За сайн байна уу guys. Манай дараагийн дугаар хит эпизод үлээ. Одоо энэ чинь 10 дахь дугаар болно. Окей, 10 дахь дугаарын зочин Анука. За хай сонсогчдаа. Анужан. Тий. Сайн байна уу? Сайн. За подкастыг сонсож байгаа бүх шинэ оны минь төргий. Өдрийн минь Toyota-с шинэ оны минь. Шинэ оноо сайхан хугацсан Анужан. Тий, энэ жил ер нь харьцангуй дайчгүй. Өмнөх 3 жилиг бодвол энэ жил ерөөхдөө шинэ он бүр айгуу дайчгүй. Тий. Тэгээ нөгөө корона гараад Монголд бас харьцангуй нам гүмэл тэмдэглэдэг лээ. Тий, гэр гэртээ ер нь одоо нөгөө хуучин шиг ингээл айлмал хэсэл бэлэг гээл нэг тиймэрхүү юм бол байхгүй зүгээр гэр гэртээ гоё тэмдэглээл өнгөрсөн. Шинэ жилд ер нь хэр дуртай вэ Анужан? Шинэ жилд бүр амар дуртай. Гэр бүлэрээ нөгөө манайх ингэдэй. Гэр бүлэрээ шинэ жилд болонгууд ингээ хүслээ бичээд. За манайх гэр бүлэр ингээ 6 гишүүтэй би доороо 3 эмэгтэйдүүтэй. Тэгээд бид бүгдээр аав ээж гэл ингээ цаасан дээр хүслээ бичээд ингээ хайрцаг юм уу цаасан одоо шилэнд хийгээд тэгэнгүүтлээ тэрийг ингээ тоглоомтойгоо хамт хураачдээ. Шинэ жилийнхаа модоо хураахтаа. Тэгээд эх жил олонгууд модоо гаргаж ирээ шинэ жилийнхаа модыг засахтаа нөгөө тоглоомнууд гаргаж ирэхээр нөгөө хүслийн хайрцагтай одоо тэр хүсэл маань гараад ирнэ. Тэгээд тэрийгэ задлж үзээд хинийх нь хүсэл илүү их одоо биелэлтэй байсан байна гэдэг ингээ ярилцдаг. Тийм уламжлал байдаг. Тэгэхээр шинэ жилийн баяр бол одоо өмнөх жил хийсэн бүх юмнуудаа ингээл дүгнж үзээл бүгдээрээ гоё баярлдаг. Хамгийн гоё баяр. Манай гэр бүлийн хувьд. Ямар хөөрхөн. Ямар гоё юм тий. Хань үзмээ тийм байна. Тоглоом хууртай. Хань. Тэг хэр бийсэн бэ чиний өмнөх жилийн хүсэл зорилго? Ер нь яг нөгөө биелж болох хүслүүд л бичиж байгаа болохоор ерөнхийдөө бол за нэг төлөвлөсөн юмнууд бол биелэлтэй. Гэхдээ харьцангуй одоо сүүлийн 3 жилийн хугацаанд би ч нөгөө жоохон юм хийж чадахгүй ч юм уу тиймэрхүү болон хүнээс жоохон хараад тэгээ тийм болохоор яг хөө зүгээр өөрийнхөө сурах гэж одоо зорилго тавьсан юмнуудаа багасаа оролдож үтсэн ч гэдэм тиймэрхүү. Гэхдээ ер нь одоо харьцангуй ингээ би гайгүй болж байгаа гэхээр хүслүүд одоо ингээ хийх гэж төлөвлөсөн юмнууд биелэлтэн сайжирчлаа л да. Тэгвэл өстой гоё доголдолтой л байд юм байна тий. Анужин доороо 3 дүүтэй гэд мдээгүй юм байна. Тий би ч доороо айлын том юм. Тий 3 эмэгтэй дүүтэй айлын том. 4 ах. Тий 4 ах. Тэгээ манайх ч пожигналтай л одоо ингээл олуулаа болохоор ер нь олуулаа байх айгу давуу талтай. Ер нь айгу гоё байдаг. Хамаг хариуцлага хийгээл Анужин дээр байдаг бах та тий. Одоо тэгэл нөгөө амар өглөөгийн чин, зөвлөгчийн чин, заримдаа аргадагчийн чин ингээл бүгдийг л зохицуулна. Аргадна гэсэн чинь нөгөө би өөрөө болохоор айлын багхгүй юу? Тэгээд манай хамгийн том болохоор ихч эмэгтэй. Тэгэл би нөгөө багада янз бүрийн юм болохоор ингээд амар уйлаад намайг хинч аргадахгүй бол улам уйлаад. Тэгээд би ингээд нэг өрөөнд орж байгаа л бүр ингээд ойрлол уйлалаа. Тэгэхээр манай ихч иржил намайг аргадаж тэгж дуустдаг байсан шүү дээ. Яг нөгөө заримдаа аргасан, заримдаа зодно, загнана. Яг л тий одоо яг нөгөө темптэн тааруулаад дүүнэрийнхээ шаншин тааруулаад зарим нь ингээл ярилцсан. Одоо өөртөө нас ойролцоо дүүтэйг болохоо ярилцаал найз шиг байгаа л арай нэг насны жоохон зөрөөтэй дүүтэй бол зөвлөж хэлнэ. За тэгэл баг дүүгөө бол арай нэг жоохон аргадах. Тэгээ заримдаа нөгөө одоо нөгөө манд дүү чинь 2 дугаар ангихгүй юу? Тэгээ сая корона гээл юу агаал хичээл авахгүй одоо ингээл баахан карантинлцсан чинь одоо бас өсөн өсгөө баг мэдхгүй шахав. Тэгээд дөө хичээлийн нийлэх гэж 108 дуудах чинь би өөрөө зааж чадахгүй байна гэдэг ойнгоо шиг юм болж байна одоо баг. Яа инээдтэй. Тэгдэж байна. Анужин гоё одоо сонсож байгаа хүмүүст өөрийгөө нэг гоё танилцуул. За тий. Намайг Анужин гэдэг. Би одоо 25 настай. Тэгээд би одоо яг энэ подкастад ингээд ярих байгаа миний ярих байгаа зүйл гэх юм бол би яг өөрөө одоо сүүлийн 3 жил гарангийн хугацаанд үдшиж тулсан зүйлүүдээ одоо ярих чинь. Тий. За юу хийдэг хүн бэ гэхээр ер нь бол гэртээ байдаг. Тий. Хүний 80% асаргаатай одоо би групптэй байдаг байхгүй юу? Тэгэхээр ер нь бол гэртээ байдаг. Гэрээсээ онлайн хичээл үзэх. За тэгээд сүүлийн одоо нэг хэд удаа влог бичиж үзчихээ. Тэгээд иймэрхүү юмнуудыг хуваараа хийж үзээл бас нэг хуваараа эрүүл мэндийн олон улсын корпорацид ажилладаг.
онлайнаар ажилладаг. Тэгээд ер нь бол энэ өвчин судлал, хүмүүсийн өвчин хүмүүсийн сэтгэл зүй судлал ингээл байж байдаг. Тийм юм байна. За би болохоор нөгөө нэг ануужин ер нь мэднэ. Тэгээд сүүлийн үед нөгөө нэг влог хийгээд ингээд эхэлсэн. Тэгээд үзээд бас өөрөө ч гэсэн подкаст ингээд өнгөж эхлүүлж байгаа болохоор бас хинийгаа ингээ гоё. Би ч гэсэн ануужингийн влогийг бусдад ингээд нөгөө нэг таниулж мэдүүлэхэд нь туслаа тий. Өөрөө ч гэсэн бас ануужингаас ингээд нөгөө ануужингийн түүхийг бусдтай хэрэгтэй хүнд нь сонсоосай гэд ингээд урьж байгаа. Тэгэхээр ануужин гоё ер нь багасаа ямар хүүхэд байсан бэ? Одоо тэрээс гоё ярьж хэлээ тий. Өмнө нь одоо өвдгөөсөө өмнөх одоо гоё амьдралаа. Ингээд дурсан даа. За би чи бүр багасаа амар хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Ер нь амар сахилгагүй тийм хөдөлгөөнтэй л хүүхэд байсан. За тэгээд баг байхдаа манайх нөгөө байранд байж байгаа л хороор нөгөөд ирсэн. Тэгээд хороонд нөгөөд ирснээс нөгөө найз байхгүй, гэрээсээ гарахгүй тэгэл ном аягүй уншиж эхэлсэн. Ер нь баг байхдаа амар их ном уншдаг. Тэгэл ээж намайг ингээд миний хүн над номоо төр зүр бойл ингээд гадаа гарч айлын хүүхдүүд тоглож ийн гар гэлээ. Би нөгөө хороонд найз авахгүй болохоор ингээл гарч чадахгүй тэгэл ном уншаал гэдэг. Тийм хүүхдээсэн. Тэгээ байрлал очихоор ангийнхаа манай анги хүүхдүүд бүгд ингээ байранд байдаг. Байрлал очихоор болохоор сахилгуудаа амар тоглоно. Тэгэл хороондоо юм хүчрэхээр баг найз авахгүй болохоор гэртээ ном уншаал хийчихдэг. Тийм л хүүхдээсэн. Тэгээд жоохон томрол ирсэн. За ер нь тэгэл жоохон сахилгагүй хөдөлгөөнтэй тийм байжгаад 9 дугаар анги төгсөөд ер нь ажил хийж эхэлсэн. 9 дугаар ангийнхаа 100-аас ахгуулаад ер нь янз янз ажил хийж эхлэв. Тэгээд ээж өвчтэй амар загнуулдаг гэсэн л та тухайд л. Тэгээд цуны амралт болонгууд ажил хийгээл нөгөө нэг манай налахаас чинь голфын талбай ойрхон штэ тэрэлж рүү. За тэгэл голфын талбай руу ингээл амралтын өдрөөр яваад ажил хийн. Тэгэл ээж өвчтэй амар загнуул яах гээд ингээд ажил хийгээд идэв. Ингээд ямар ч хэрэггүй битээ ажил хийгээд тэрний хооронд ингээд сурч гэх юм. Ер нь амар их загнан битээ ажил хий. Би болохоор цонх мохороо гараад ингээд цутаад явчихдаг. Бүр тийм хөдөөсөн. Ажил хийх амар хоббитэй. Яагаад тэгэхээр нөгөө өдөрт ингээд тэр үед нөгөө өдөржингийн ажиллаад голфын талбай дээр нэг тойроод ирэхэд 7 км газар ингээд уулаар дэшээ дош явдаг байхгүй. Тэгээд явж ирчээд өдрийн цалин 8000 төгрөг байсан. Тэгээд бүр амар ингээл хав харалтлаа ингээд наранд өдөржин явдаг шүү дээ. Тэгэл уулын өдрөө явал амар ядарна. Тэгсэн хэрнээ өдөрт 8000 төгрөг цалинтай. Тэгээд яг нөгөө гарын мөнгө төгрөг гэл авна. За тэгээд би болохоор нөгөө авчаад цалингаа цуглуулах амар хоббитэй. Тийм гэсэн. Тэгээд бороо орж байгаа өдөр ээж аамаа ингээл уурлаа яах гэдэг юм битээ цонх мохороо гараад цухтаа явчихдаг. Тэгэл орой ирээл загнуулаад тэгэл нэг тиймэрхүү маягийн. Тэгээд нөгөө 9 дугаар ангийн 100 автобусны кондуктор хийж үзээд. Оо за. Налах хот хоёрын оронд автобусны кондуктор хийж үзье гээл. Манай анги хүүхдээ аав автобусны жолооч. Тэгээд намайг аваа явж байгаа. Тэгээд тэгсэн чинь нөгөө нэг анх ингээд автобусанд кондуктор игээ явсан чинь автобусны буудлын дээр автобусны кондуктор ингээ орилдог шүү дээ. Тэгээд тэгсэн чинь автобусны хаалга онгоогоол намайг ингээ орилороо гэж байгаа юм. Би ичээд үеийн хүүхдүүд ингээ автобусны буудлын дээр зогсож байгаа ингээ хаалга онгоогоо бүгд харж байхад би ингээ амар автобусны зогсоолуудад ингээ орилол явах амар ичмэр санагдаад. Тэгээ эхний 2 өдөр би бүр ингээ хаалга онгоогоор юу ч таварч чадахгүй. Тэгээ хүн орж ирэх юм очоо мөнгө авахаас ичээ болохгүй. Тэгээд бүр нэг 2 3 өдөр тэгэж явж байгаад тэгэл яг гэртээ ирээл бодсон л доо би ерөөсөө ингээд зүгээр өөрөө хөдөлмөрөөр ажил хийж байна. Би ерөөсөө буруу юм хийгээгүй. Тэгчээд би яагаад ичээд байгаа юм бол гээл. Тэгээд би ер нь 9 дугаар ангиасаа хойш ингээд 6 жилийн 100 автобусны кондуктор хийсэн байдیں۔ Тэгээ өвдөлтөө хийсэн л дээ ер нь бол. За тэгээд автобусны кондуктороо хийжсэн хажууг нь хасан буцсан ингээл амралтын өдөр таарал гольф руу явчихна. Тэгээд хичээлийн амралтаар стимо гэдэг нь бооц нүлдрээд штэ. За тийм савлагч бас хийж үзье. Тэгэл ингээл янз бүрийн ажил хийгээл ээж өөстөө амралтаараа ангилсны анги хичээл суугч ингэж худлаа яраа хотод очиод тэгээд стимод ажил хийж байгаа байхгүй. Ингээл ажил хийгээл идэг. Би одоо өөрөө ингээ өвдснийхаа дараа ботхоор нэг бодлороо ингээл аюу гоё санагддаг. Одоо нөгөө өөрөө хийж чадахгүй болохоор гоё санагддаг. Нэг бодлороо би яагаад ингээд амардаггүй байсан юм бол тэгээ бүр хитрхи ингээд ажиллаад ядартлаа ажилласаар хагаад өвдсөн юм шиг заримдаа санагддаг байхгүй. За тэгэл би оюутан болоод эхний жил тэтгэлэгтээ одоо мобист ингээ орж исэн.
математикийнхаа ээжтэй бүр аягүй сони юм болсон. Би математикийнхаа ээж дээрээ би математикны сайн хүүхэд байгаагүй л дээ. Тэгээ математикийнхаа ээжинд ингээл тест өгөнгүүт нөгөөтг нь баг буудаа шахах үйцэн. Тэгсэн чинь аягүй өндөр оноо авцсан. Нөгөө амар яндар бол. Тэгэл нөгөө юугаа барайл оноогоо барайл ингээл хотоор сургуулаар явчих юм уу бэст би 70% хэмжлүүд тэтгэлтэй орох боломжтой болчихдог байхгүй. Тэр нь математикийн багш яг. За би ч өөрөө нэг амар ярих дуртай ингээл ярих хобби юм чи тим ангийг ямар гэдгийг мэдгүй за болох байх гэж яваарсан. За тэгээд тухайн үед яг манай ингээд бас гэр бүлийн санхүү нэг тийм сайн биш. За би ингээд төлбөрөө сонгохлуул чи надад айгүй өндөр боломжтой санагдаад тэгээ яваад орсон. За тэгээд мобис техний нэг семестр сураал тиймд ингээд би ангийнхантайгаа бараг тааллаас илүү юм танихгүй юм ярих гэдэг тэр хэд маань болохоор тоо бодох хоббитой би болохоор ярих хоббитой. Тэгээ ерөөсөө санал нийлэхгүй юм ярихгүй ингэж байсараад мобисаас нэг семестр сураад шууд тэр сургуулийг хайцсан. Тэгтээ ингээл хотод байдаг байж байгаа л малахад хурж ирэл ээж өөстө би сургуулаа хаялаа гэдгсэн чинь яагаад гэд эхлээд асуухаа зүгээр энэ миний мэрэгчд биш миний сонголт биш байсан юм байна. Тэгээ би ингээд дургуй юмдаа орсон надад амар хэцүү байна гэж хэлсэн чинь ээж бол нэг чи сургууль сайлгүй хүн болох нөө гэдэг. Тэгээд ээж нэр загнад штэ. Тийм. Тэгсэн чинь болохоор за чи сайн бодож байгаа дараа жил нэг сургуульд ороорой. Тэгээд дахиж тэрэндээ сурч чадахгүй юм надтай сургууль соёл гэж бити яриарай. Тэгээд би болохоор бүр багасаа ингээ урлагийн хүн болох хоббитой байсан боловч намайг дэмжээг учраас би сүст орч чадаагүй л дээ. Тэгээд дуулах амар хоббитой ер нь ингээд дуулдаг гэсэн байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь надад тэрийг дахиад сануулж байгаа. За чи урлагийн хүн болно гэж нэгдүгürt хэлэхгүй шүү. За тэгээд дараа жил өөр урлагаас өөр мэргэжлийн сургуульд ор. Тэгээд тэрэндээ сурч чадахгүй байх юм бол дахиж надтай сургууль гэж бити яриарай. Яагаад дэмждэг байсан юм? Ер нь урлагийн хүн хэцүү. Тэгээд яг нөгөө арт гэр ингээл санхүү тим ч амар сайн биш учраас тийм дэмжих чадвар байхгүй гэдэг ээж өөр мэдээлсэн юм шиг байна. Тий. Тэгээд тэгж хэлдэг байсан. Тэгэл би тэр жилд сургуулаа хайсныхаа дараа маргаашаас нь баха автобусны жолооч хахтаа яриад намайг ажилд явуулаад өгч гэл нөө кондуктор гэж байгаа байхгүй юу? Тий. За тэгээд автобусны тэр үед цаасаар яг болж исэн автобусны кондукторыг л яваал хэлсэн. Тэгсэн чинь нөгөө би дандаа 100 болгон хийдэг байсан учраас өвөл автобусны кондуктор хийж үзэж байгаагүй. Тэгээд явсан чинь автобусны чинь нөгөө хаалга өдр өвөл хөлтчдөг. Монголч бас нөгөө автобус хэцүү шүү дээ. Тий. Тэгээд гараараа хаалгыг онгоолгож хаадаг байсан байхгүй юу? Буудлын болгон дээр очихоор гараар онгоолгож байгаа. Тэгэл эхний өдөр яваал ингээл гар бүр хөлтгөөд л ингээл амар дараад. Одоо тэр үе чинь нөө байтгын готл өмсдөгс. Би маргааш нь явахдаа ээжийг танд ингээд өвөл өмсчдэг юм бөрөөд готл зүгээр гихт өмсдөг ч юм уу готл байна уу. Тэгвэл би дараад ингээд бүр тэгтлээ ингээд шантраад эхний өдөр яваал ингээл бүр амар хашраал. Тэгэд явж эхлээд тэр өвлөө би юу бодсон бэ гэхээр би хэрвээ сайн сураад сайн одоо ингээд ажил хийж чадахгүй бол би насаараа яг энэ ажилтгийг хийх юм байна. Тэгээ автобусанд ч хүмүүс нөгөө бөөлждөг хог мого хайчдаг тэрийг би бүгдийг цэвэрлээ шүү дээ. Тэгэл би ингээд хэрвээ сайн сурч чадахгүй би дараа жил үнэхээр зөв мэргэжлээ олж сурч чадахгүй бол би нэгдүгээр ээж авах итгэлийг дахиад алдаж болохгүй. Хоёрдугаар би насаараа л ер нь ингээд хүний доор тий хүний ингээд удирдлагын доор ингээд хамгийн муу муухай гэсэн юм хийх юм байна. Гэж тэр өвөл амар бодсон. Тэгээд тэр өвлөө тэр автобусны кондуктор хийгээл 100 болоод хавар болоод ингээд хийж явж байгаад намар нь олоод би тэр өвлжөнгөө ямар мэрэгчлэр сурах гэж бодож байгаа. Тэрхцөөч мэрэгчлэр сурах гэж бодоод. Тийм би өөрөө жоохон тийм зарчимч маягийн аашаамшинтай. Яг өөрөө аашаамшин тий бодож байгаа юм чи. Тэгээд дээрэс нь би өөрөө ярих дуртай. Тэгэхээр надад хуулийн мэрэгчлэр арай нэг өөр төхөм санагдаад. Тэгээд би энэ мэрэгчлээ сонгоод сурсан. Эхний 3 жилдээ бүр маш сайн сурсан. Тэгээд сургууль бол үнэхээр ингээд хүлээн зөвшөөрдөг тийм оюутан болсон ингээл байсан. Тэгэж явж явах зураа давхар ингээд нөгөө оюутан сурж байхдаа давхар бас ажил хийж л байсан. Тийм хуулийн баримтаар очиод туслах ажил хийгээл судалгаа хийгээл би хичээлийнхаа хажуугаар 2 ажил хийдэг. Ингээд явдаг байсан байхгүй. Тэгээ налахад бол өөрөө баг 1 мэг цагт ирдэг. Тэгээд шүн ирэхээр амар хоббитой ингээд хоббитой ч гэх юм уу одоо тэр би өөрийгөө бас ойлгох юм түрээд. Яагаад ингээд амрахгүй байсан. Тэгээ хурж ирэнгүүтээ ингээд оройн шүнэн суугаах айл хүмүүсийн хичээлийг мөнгөөр хийж өгдөг гэсэн байхгүй юу? Тэгээд оройн ангийн их жах нарын ингээд нөгөө хуулийн бодлогын ингээд данс руу мөнгө хийчин. Их жах нар болохоор ажилтай болохоор би болохоор тэрийн шүн суугаа хийдэг. Тэгээ тийм байсан. Тэгээд 3 дугаар курсынхаа хавар 5 сарын 6-ны өглөө гэхэд миний бие бүхэлдээ ингээ мэдээг болцсон. Тэгээ яг угаас амар ядаргаанд орсон, хавар болцсон ингээ тархлаа суларсан. Дээрээс нь амар их ажил хийдэг байсан болохоор айгүйх ядарсан байх л гэж би боддتي.
За тэгээд яг хуу 5 сарын тэр одоо 5 сар гараал ингээд эхлээд жоохон ядраад байгаагаа мэдрээл яваадсан. Тэгээ эмнэлэг дээр очиж үзүүлсэн чинь хоёр даралт чинь хоорондоо ингээд ойртсон байна. Чи даралтны юм уугаад үзэх гэдэг юм чи надад тэгэхээр би даралтны юм уугаад үзье. Тэгээд гэсэн толгоо ингээд амар өвдөөд тэгээд 5 сарын 5-ны орой жоохон халуураад тах шиг болохоор би юм уучаа хөвтөл унтсан. Тэгээд шөндөө бүр ингээд амар халуураад өглөө нь үүрээр ингээд босч бийцсэн байхгүй. Тэгсэн чинь өөрөө босч чадчихсан. Тэгээд нэг ганц 2 цагийн дараа гэхэд бүр ямар ч мэдээгүй болсон. Би ингээд уцаа авах гэсэн чинь уцаа авч чадахгүй. Хажууд утас байгаа. Тэгээ уцаа юусэн авч чадахгүй ингээд ийм байдалд орсон. Тэгэл дүү манай ээж хоёр болохоор хөдөө амьдэрдэг. Би тийд ингээ 2 салцсан байсан байхгүй. Би 2 дүүтэйгээ наалахад амьдэрдэг. Ээж хоёр маань нэг жоохон фермер байгуулах гэдэг ингээ үхэр аваа хөдөө гарцсан. Тэгээд ээж хоёрыг газ дуудаарай гэж бүр арай гэж хэлээд би ингээ юм ярьж чадахгүй юм чинь. Тэгээ өөрөө болохоор бүр шоконд орсон гайхаад. Тэгээд дүү ингээл ээж аав дуудаал ээж аав ирээл. Тэгээ тэрнээс хойш нэг ингээд орон гарan сандаг байхгүй. Ухаан орж гараал түргэн ирсэн. Тэгээ намайг аваад налахын эмнэлэг дээр очсон. Ямар ч гэсэн ингээл нөгөө шинжилгээ аваад цус аваадах шиг байсан байхгүй. Тэгээд хүчил төрчин дутагдалд ороод байна гэж ярьжсэн. Налах чинь нөгөө схений ганцхан өрөөдөө шүү дээ. Тэгээд тэр өрөөнд ингээл оруулсан. Ингээл аппарат залгацсан байсныг хальт сандаг. Тэгээд 3 дахь эмнэлэг дээр очсон байх үе мэдтий. Налахаас түрнээр явсан юм бэлээ. Тэгээд 3 дахь эмнэлэг дээр ингээд очиод 3 дахь эмнэлгийн эмчнэр ингээл яаралтай гэж хүнээ аваад шууд сэхэр оруулаад тэгээд тэнд би 2 сар гарan болсон. Яг сэхний өрөөнд. Тийм. Тэгээд яг тэр хугацаанд болохоор би зүгээр энийг ингээд хүмүүст ярихаар хүмүүс итгэх болов гэж заримдаа би боддог байхгүй юу. Яг ингээд кино шиг байдалтай л байд юм лээ л дээ. Сэхний тухайд. Яг би 3 билүү. Тэг 3 удаа яг нэг ком хөл гэх юм шин. Одоо зүрх ингээд зогсоод буцаж эргэж ордон штэ. Кино мөн дээр. Тийм тэгсэн байхгүй юу. Тэгээ тэр үед өөрөө болохоор ингээд нүд анаатай ингээд хөдөлмөрлж чадахгүй ухаангүй юм шиг байгаа юм. Бүх хүмүүсийн яриг сонсоод мэдээд идэм билээ. Айгуу сонио. Яг кинон дээр нөгөө ингээд нэг хүн өөрийнхөө биенээс гарчаал дээрээс нь хараад юм чинь өвчрө харж зогсооддоо штэ. Тэгээ арайч нэг тэр өөрийгөө хөндөгөөс харахгүй байгаа ч гэсэн бүх юмыг мэдэж идэм билээ. Тэгэл эмчнэр ингээл яаралтай одоо зүрхэн зогсох гэдэг шиг байл ээж мэжийг оруулж ээж мэж уйлаад байгаа ч юм уу. Бүгдийг сонсч идэг. Тэгээд тэр үеийг ингээд хүн чинь ер нь өөрийг ингээд өгч ингээд бодгооч ямар ойлгох вэ те. Тийм шүү дээ. Ингээд би өгч шүү гэдгийг мэдээл бүх хүн ингээл уйлаал эмч эмчнэр түр ингээл гүйлтч мүлдээд тэгээд байгааг нь мэдчих үедээ ингээ 3 ч удаа яг тэрийг аюулсан сандаг байхгүй. Би амьсгалах ёстой шүү. Би өөхөх ёсгүй шүү. Би ингээд одоо хүчлээд чамаг амьсгалъя гэж ингээ бодоод тарих зүгээр учраас миний тарих чинь ив ирүүл юм чи. Тэгээд ингээ бодоод идэм л. За тэгээд ингээ тэнд 3 ч удаа өөхөж хийж ингээл амьсгаа аваад тэр үед нөгөө маань хөдөө эзэгс аавгаа дуудуулж ирж мэрэл хамаатнууд цуглаж мөглаал одоо бараг л ингээ сүүлийн мөчин нэрчлээ гээл. Тиймэрхүү байдалтай байгаал. Тэгээд тэндээсээ эмнэлгээсээ эрчим эмчилгээний тасаг гэж сэхнээсээ гардыг. Тэгээд эрчим эмчилгээний тасагт нэг тийм 28 хонсон. Тэгээд налаах руугаа буцаж хүргэж ирээд. Тэгтээ тухайн үедээ болохоор одоо энэ хүн бол амьсгалын аппарат зүүхгүй л бол зүрхний хийм дээшээ доошоо унана. Тийм учраас амьсгалын аппаратыг салгаж болохгүй. Тэгээд босно гэсэн ойлголт байхгүй. Ийм өвчин байхгүй юу? Энэ нугсанд ингээд вирус ороод нугсанд вирус оронготой бүх захын мэдрэлийн системийг гэмтээсэн. Нууж амир юу юм бэ тий. Тийм нугс гэмтэнгүүд л одоо бүх мэдрэлийн систем захын мэдрэл ажиллагаагүй болсон. Тэгээд нүднээс өөр юу ч хөдлөхгүй. Бүх юм хөдлөхгүй. Бүр ингээд амаа хөдлөхгүй ярьж чадахгүй. Тийм болсон байсан. Тэгээд тэр эмнэлгээс гарч яхад энэ хүнийг бол босгож суулгана гэдэг ч бүр асуудалтай. Ягаад тэгэхээр би хэвтэрт байхдаа баруун гараа 4 ахиж мулталсан байхгүй мөрөөрөө. Бүх холбоос идүүс суларсан. Нөгөө хөдөлгөөн ингээ байсаргаа булчингууд бүгд ажиллагаагүй болсон. Тэгээд зүгээр л хажуу тишээгээ эргүүлээд ингээд нөгөө цоорхоос нь хамгаалаад ингээд 4 цаг тутам нааш нь эргүүлдэг гэсэн. Тэгээд эргүүлж яхад гар мултчихсон. Тийм. Тэгээд өөрөө тэрийг болох мэдрэхгүй, өвдөлт мөнгөл мэдрэхгүй, юу ч мэдрэхгүй. Тийм. Тэгээд сүүлд ингээ яг 2 сар гарны дараанаас өвдөлтүүд мэдрэгдэж эхлэнгүүт ингээ өөрийнхөө гарыг мултарсан байх гэж мэддэг бол жисэн л та. Тэгээд надад эмнэлэг рүү 3 дахь эмнэлгийн түргэн намайг буцаагаад үргэж ирж байсан юм. Ер нь бол тэнд одоо байлгах боломжгүй ингээд энэ хүнийг манайх эмчлээ те. Болчлаа. Одоо танаа налах өөрөө хүнээ аваа. Гэт эмчилгээгүй шахуугээл явуулж байгаа.
Тэгээд тэр үед болохоор налах руу ингээд бүр айгүй сонир юм. Би ингээд бүр одоо тэр үеийнхаа мэдрэмжүүдээ бодохоор би өөрөө жоохон тэнэг ч юм болоо гэж боддог байхгүй. Яагаад тэгэхээр тэр үхээгүй сэхэгүүдэд баярлж байгаа биш. Би налах руу ингээд нөгөө постноос уруудаал орилын эндээс уруудаа орж ирдэ штэ. Тэгээд тэгсэн чинь би төрөний машины ингээд цонхоор ингээд надад налах харагдсан. Тэр чинь амар хүйлээ. Яагаад тэгэхээр би хотын нөгөө 3 дугаар аймгийн сэхэнд явахдаа би налахтаа дахиж очиж чадах болоогүй болов гэж бодож ирсэн байхгүй. Тэг хүн аим сонир юм лээ. Цагаат талаад ирэн яг тэр нутаг нөгөө нутагийнхаг үзэл. Сони юм бодсон байна тий. Яалт ч хүн налахтаа л нэг очиж юмсан гэж бодоод идэм лээ амарсан. Тэгээд тэр постэр уруудаал ингээ ороод ирж хахад яг налах ингээл харагдаал. Налах чинь 100 нэг гоё штэ тий. Нэх гоё ногоо ингээл харагдаал амар хөөлээд. Тэгээд налахын имлэгт ирээд намайг налахад 15 хонсон баха. За тэгээд 15 хоногийн дараа яг налахын имлэгт тэгэл аппараттайгаа тарианууд хийгдэргээл ингээл байжгаад 15 хоногийн дараа нэсэлхтэй имлэгээс гарч байгаа. За тэгээд гэртээ гараад амьсгалын аппараттай байлгаараа тэггүй бол одоо энэ хүн гисгүй шүү гэл ингээл гаргацсан. Тэгээд хөдөө гэрлугаал очиж байгаа. Тэгээ хөдөө очсноос хойш тэрэгцэр айлаас гуйж авч маваал ингээл тэрэгцэр дээр суух гэж оролдож үзээд. Тэгээд ерөнхийдөө бол өдөрт нэг ойролцоогоор 5 минут юм уу ингээл өндөөж юм мартаад төшөөллээд ингээд тавиулаад өндөлгөө суулгаа буцаагаад хөвтүүлдэг. Тэгэхгүй бол нөгөө нуруу муруу суулдаг чинь бүх булчин суул учраас ямар ч босох боломж байхгүй. Тэгээ хүзүүндээ нөгөө хүзүүг оголцсон гэсэн ингээд корсет зүүдэг шүү дээ. Тийм корсет мөрсөд зүгээл гар мараа бүх үеинүүдэд бихэлж ягаад өндөлөгдөг. Тийм байсан. Тэгээд амьсгалын аппаратаа хамгийн сонир хөдөө гараад амьсгалын аппарат худалдаж аваагүй би бити аав гэв. Ээж хоёроо авъя гэдгсэн хайгаад эхэлсэн. Тэгэхээр бити аваа. Яагаад гэх юм бол би ингээд дандаа автоматар юмар ажиллаулаад тахаар миний ингээ гадар булчин сулрахаас гадна дотор өрчсөний булчин суларсан. Тийм болохоор би амьсгалж чадахгүй байна гэдэг энэ ч надад хэлсэн байхгүй. Тэгэхээр тэгвэл би амьсгалах гэж хүчээр оролдоод ах юм бол магадгүй сайжрах юм байна гэсэн бодол надад төрөөд. Тэгээд би амьсгалын хүчил төрөгчийн аппарат манайх гэртээ аваагүй. Тэгээд хөдөө очиод ингээ өөрөө амьсгалах гэж оролдоод тэр хугацаанд бас 2-3 сар ухаан алдаж унах түргэн мөргөн дуудах тийм хүчил төрөгчийн дутагдaltaр орох зөндөө байсан л та. Гэхдээ ингээд хүчээр өөрөө амьсгалах гэж хичээгээд өглөө ингээд 5 цагт аав намайг тэрэн цэртэр суулгангуудаа ингээл юмар хүчиж хагаад голын урсгал манайхын голын ирэг дээр гэсэн. Голын ингээл ирэг дагаал ингээд сөрөөд алхдаг байсан түрээд. Тэгээ тэр нөгөө хүчил төрөгчөөр нэгдүгээр аягуусаа хангаж байгаа. Хоёрдугаарт бас нөгөө голын урсгал ингээ харахаар хүний мэдрэлийн ядаргаа аягуусаа тайлгддаг гинэ. Голын чимээс сонсохоор. Тэгээд өмнө нь би нөгөө өвдөхөөс өмнө автор амт заасан аягүй хөвдөг гэсэн байхгүй юу? Манай бид хоёр хобби нэг. Тэгээд нөгөө хүүгүй айлуулчаас охинод яг хүүг орлоод ингээд автор амт загсан аягүй хөвдөг. Тиймээс. Тэгээд өглөө яг ингээд голын урсгал сонсоод хүчил төрөгч ингээ сайн аваад өөрөө амьсгалах гэж хичээгээл. Ингээд тэнд хөдөө байсараад нэг юм амьсгалах жоохон гайгүй болоод. За тэгээд тэндээ байж захта алхах гэж оролдож үзсэн. Гэхдээ дандаа бүтлэг үдчихсэн бүр ингээл унцдаг. Үндээлгээд ингээ босгоод ирээд цогсоох юм бол ясан дээр хүн тогтд юм бэлээ. Тэгсэн хэрнээ алхах хөдлөх боломжгүй шууд унцдаг таашаа. Тэгээ эвгүй унах юм бол юм одоо мултлаа толгойд ирэхээр ингээ унаад идэг. Тэгээ тийм байсан. Тэгээд намар нь болоод имчилгээнд явж эхлэе гээд 3 дугаар эмнэлэг дээр намайг буцаад яг угаасаа байнга эмнэлэг твтдэг сарын баг талд нь ингээл эмнэлэг налахын эмнэлэг ч юм уу хотын эмнэлэг очиж хөвтөөд талд нь хөдөө гэртээ байдаг байсан л та. Тэнгүүтээ намар болоод бит хоёр ээж дээр 3 дугаар эмнэлэг дээрээс бол тасгалд явж эхлэе гэд. Би ээжээс гуйсан баг хоёлоо тасгалд явж үзэж болохгүй мө гэд. Тэгсэн чи ээж нэр яагаад тэгж болох тэгж ээж нь бодоог юм болоо хоёлоо ингээ яваад үзье. Тэгээ 3 дугаар эмнэлгийн хөдөлгөөн засал гэд танхим байдیں۔ Одоо тийм кабинет. Тийм. Тэнд Японоос ингээ JICA-гийн олон улсын нөгөө нэг сайн дурын хүмүүс ирсэн. Тэнд хөдөлгөөн засалч нар ингээ сайн дураараа монголчуудад тусламж үзүүлдэг байхгүй. Тэгсэн чинь тэнд ингээд намайг анх сэхэнд очиж байхад байсан хөдөлгөөн засалч Япон Мика гэмхтэй. Оцсон ч байжсэн. Тэгээд надад гэрт хийх тасгалуудын маань ингээ зааж өгөөд миний гарыг ингээ барьж өгөөд ээжийг одоо та 2 цаг тутамд ийм тасгал хийлгээрэй гэд тэр эмэгтэй аягүй өрхөн монголоор ярьдаг. Тэгээд ээжтэй ингээд ойлголцоол тийм тасгал зааж өгөөд хөдөө буцаац. За ээж дээр хөдөөний очиод нөгөө таслаа. Яг 2 цаг тутамд хийж чадахгүй байгаа юм л та. Гэтэл ингээд баг хийгээдсэн. Тэгээ байжгаад буцаад ерөөсөө л өдөр болгон эмнэлэг дээр очихгүй бол гэртээ ихээр үр дүнгүй санагдаад. Тэгэхээр н хотод хоёлаа айлт байгаа.
тасгалдаа явж эхэллээ. Бид хоёр 5 дахь орой хөдөө рүүгээ буцчихдаг. Нэгдгийн өглөө гэхэд хот руу явдаг. Тийм байсан баг. За. Тэгээд хоёлаа айл байгаад 3 дугаар эмнэлэг дээр өглөө болгон очиж тасгалдаа явдаг болоо. Гэтэ тэр үед болохоор бид хоёр ээж намайг тэрэгцэртэй түрээд 3 дугаар эмнэлэг рүү намар нэлээд бас хүүтэн болсон. Тийм хахад 3 дугаар эмнэлэг рүү циркэд манай тэр хамаатны айл байдаг. Тэгээд циркээс гараад ээж намайг тэрэгцэртэй түрээд 3 дугаар эмнэлэг рүү хүртэл түрээ явдаг. Яагаад гэхээр нэгдүгээр бид тэр өдөр болгонд нөгөө тэнд төлбөр төлж улсын эмнэлэг гэхний төлбөр төлдөг байхгүй. Тэр нь тэнд тасгал хийхэд бол бид тэр өдөр болгон 13,500 ч үлээ. Ингээ нэг цагийн тийм төлбөр төлдөг. Тэгээд дээрэс нь миний нөгөө юм тарианы мөнгө төргөө бид тэр такси ярих үндэ боломж байхгүй. Автобусын цуй гэхээр автобус тийм хүнд тэрэгцэртэй хүнийг оруулах боломж манай Монголд үндэ байдгүй байхгүй. Тий нөгөө тэрэгцэртэй хүний шатмат буудгүй штэ байхгүй. Тэгээ өдөр болгон хүн бүр хэцүү. Тэрний хооронд зүгээр түрээ алхацсан дээрээд байхгүй. Тэгээ бид хоёр 3 дугаар эмнэлэг дээр өглөө тасгалд явдаг байжгаад дахиад наам ингээ багшийн дэд дээр бас мэдрэлийн эмнэлэг мэддэг болоод ингээ хоёр газар зэрэг тасгалд явж эхэлсэн. Өглөө нь 3 дугаар эмнэлэг дээрээ өдөөс хойш жоохон амарж байгаа оройн наа рефлекс гэх эмнэлэг дээр ингээ тасгалд явж эхэлсэн. Тэгээ тасгалаа хийгээл яваадсэн. Ер нь бол нэг 2-3 сар тэрэгцэртэй тэгж төрүүлж явж байгаад алхдаг болж эхэлсэн. Тэгээ тасгалыг бол бүр амар хэцүү хийдэг. Одоо би бүр ингээ тайлбарлахад надад одоо тэр үеийн мэдрэмжүүд амар ингээ үлдсэн гэж байна. Тийм. За. Одоо ингээд нөгөө нэг бүр булчин байхгүй болсон яс одоо болсон. Би чинь 63 кг байж байгаа өвдснөөсөө хойш одоо тэр үед бол 39 кг болсон юмсан. Тийм ингээд бүр зүгээр л яс болсон. Тэгээ тэр ясан дээрээс стимуляц гэдэг нэм тогнууд тавиад одоо наагаад тэгээд тэр тогнуудтайгаа тасглаа ивэл илүү сайн хурдан сэргэнэ гэж үздэг баг. Тэгээд тогн цохиулангаа тасгал хийн. Тэгээд тэр тогн ясруу мэдрэгдэн гэхээр бүр ингээл зөөлхөд л амар тий. Тэгэж өдөр болгон тэгээд өглөө орой болгон тогтон цохиулангаа тасглаа яадаг. Тэгээд тасгал хийх гэхэд одоо бас хэцүү нөөрэ чадахгүй. Тэгээл одоо бүх юм өвдөөл ингээл шантраал тэгээд алхдаг болсноос хойш ингээл 3 дугаар эмнэлэг рүүгээ алхаж яваад тэгээд буцаад юу руугаа багшийн дэд рүүгээ алхдаг. Нэгдүгээр нь мөнгө дөөрөг 2 дугаар төхөл гараа сайжруулах гэдэг. Тий, айгуу сайн тасгалсан тэр. Тэгээд замын боржуур таарна. Би тэр үед яг ингээд Улаанбаатар хот төгслийн бэрхшээлтэй хүн амьдрахад ямар хэцүү юм бэ гэж бодож байсан шүү дээ. Ингээд тий хөгжлийн бэрхшээлтэй хүн ингээд явж чаддаггүй хүн явах ямар ч боломжгүй амар том боржуур хагарсан юмнууд таарна. Тэрэн дээр нь очихоор би гутлаач дийлж явахад хэцүү байхад би тэр боржуур дээр хөлөө тавиа буцаага бие дааж гарч чаддгүй учраас ээж маань боржуур таарах болгонд намайг өргөж гаргадаг гэсэн юм. Тэгээл хоёлоо явна. Тэгээл сандал таарах болгонд амарна. Тэгэхгүй болвол бүр ядраад хөлс цутгаад. Тэгээд нийлэн өвөл болсон. Тэр өвөл хүртэл алхаа явдаг гэсэн. Тэгээл хоёулаа алхаал байга явж гин. Тэгээд тасгал дээр очихоор хийлгэж байгаа тасгалууд нь айгүй энгийн л дээ. Гэтэ тэр тангимд очиж хийхээр арай үр дүнтэй надад санагддаг байсан. Тэгээл одоо нэг аягыг аваад хажууд шин тавих энэ хөдөлгөөнийг л гэхэд ингээд 10 минут. За дараагийнх нь ингээд нэг баримлын шаврыг нааш нь чааш нь олгох гэдэг юм. Ингээд энгийн юмнууд хийдэг. Хөдөлгөө гараа хөдлөхийн тулд. Тэгээд хөл бас айгүй муу байсан. Тэгэж явсаар агаад буцаад хавар нь болоод арай жоохон гайгүй болоод. Ер нь бол хавар бараг 6 сар гэхэд би ер нь нэлээд дэжгүй болсон байсан. Тасгалдаа ингээд тасралтгүй явсаар агаад. Тэгээ 6 сар болсон чинь манай нөгөө хөдөлгөөн засалч Мика маань Японд руу буцхолоо. 1 жилийн хугацаатай ирсэн байсан. Тэгээд намайг анх өвтгөл ирсэн байсан. Тэгээд одоо 1 жил боллоо би явлаа гэд. Тэгээд бид хоёр бүр айгүй сайн ингээд найзууд болсон. Тэр хугацаанд 1 жилийн хугацаанд чинь бид хоёр ингээд өдөр болгон баг уулзж байгаа юм чи. Тэгээд бид хоёр хамт манай хөдөө гэрлөө тэр Микатай хамт ажилладаг Хироки гэж залуу бас хөдөлгөөн засалдаг. Хироки Мика хоёрыг аваад хөдөө гэрлүүгээ ингээд аялаар яваад бид тэрэлж мэрэлж рүү яваад бүр Монгол айгүй өөрхөн монголч хорхон хийж идээд хамт. Тэр хоёр маань амар гоё сэтгэлтэй. Тийм хоёр хүн байсан. Тэгээд надад тэр тасгал хийж байгаа хугацаанд Мика 100 айл руу 100 айлыг мэддэг юм байл та. Тэгээ над руу ингээд maps гаргаж ирээ 100 айл хаана гэдэг вэ гэж заалгаж байгаа. Тэгээ 100 айл дээр очиод мод төсөөлж аваад нэг жижиг юм дугуй муугатай юм хийгээд миний гарыг хөдлөгдөг юм. Одоо жижиг юм дугуйтай юм хийж өгч байгаа. Ингээд бүр байн амар чин сэтгэлээс ханддаг. Тийм эсэн. Тэгээд Микатайгаа аягүй сайн найзлаа. Би Микад монгол хэл зааж өгч байгаа. Мика надад буцаагаад Японы номноос ингээд англи руу ч юм уу монгол руу ингээд орчуулад намайг юу идэх ёстой. Тэгээд яагаад энэ өвчин тусныг ингээд орчуулж өгдөг бид хамт суугаад.
Би буцаад Микад монгол хэл зааж өгдөг гэсэн аахгүй. Айгаа өрхөө. Тэгээл Мика маань явах болоод би 3 дугаар нэмлэг рүү дахиж ер нь Микаг явснаас хойш бол очиж тасгал хийгээгүй. Тийм тэгээд яг манай монгол хөдөлгөөн засалч нар муу гэж байгаа юм биш л дээ. Гэхдээ зүгээр би Микатай хийхэд надад илүү ойр дотн байдаг гэж Мика маань явснаас хойш би 3 дугаар нэмлэг рүү дахиж очиагүй. Тэгээд би дахиж хотод эмнэлэг тасгалт хийгээ болонгуутлаа фитнес орё гэж бодоод. Налахад арай гэртэйгээ ойрхон тэгээд өдөр болгон бас ингээ явах боломжгүй. Яг миний доотлын дүү бас намайг асарч масраад ингээ хамт эмнэлэг рүү яваад тэр ээлжилдэг. Тийм байж байгаа манай дүү бас гадагшаа ингээ сургууль соёлын болоод. Тэгээд би 3 дугаар ангийн дүүтэйг уулж байгаа. Одоо тэр дүү маань бол 6 дугаар анги болсон. Тийм тэр 3 дугаар ангийн дүүтэйгээ хоёлоо налахын гэртээ байхаар болж байгаа. Манай аав ч нөө хөдөөнө. Тэнд нөө өхөр малаа сааж одоо тэгжиж манай амьдрал явж байгаа юм чинь. Тэгээд би нөгөө 3 дугаар ангийн дүүтэйг хоёлоо налахад гэртээ байхаар болоод хоёлоо налахад тасгалт явъя гэдэг. Тэгвэл хот руу бит хоёр нэг хідуудаа явж үтсэн чи битээр аим бүтлгүүтэй автобус руу орохдоо унж мунаад. Тийм дүү маань намайг асарч явахад амар хэцүү байгаа юм чинь. Тэгээд хоёлоо налахад фитнест явж эхэлсэн. Тэгээд анх фитнес руу орж явахдаа би чинь нөгөө шатаар төшүүлж явдаг хүн чинь ингээд фитнес руу ороход амар зориггүй орж исэн баг. Одоо энэ налахад чинь ингээд жижигхэн газар болохоо бүгдээрээ нэг бас тань штэ үеийнхэн. Тэгээд өөрөө бас нөгөө айгүй хөдөлгөөнтэй ингээл автобусны кондукторээс амар хүн таньдаг. Тэгсэн чинь би ингээ фитнес руу орох гэсэн чинь энэ дотор намайг таньдаг ингээд баг 100 хүнийг ингээ 100% гэхэд би 90% баг таньдаг. Тэгэхэд би ингээд амар хөдөлгөөнтэй байсан болоод ч тийг санагдсан юм уу? Зүгээр өөртөө амар итгэлгүй. Ингээ хүн болго намайг өрөвдөн штэ. Одоо ингээ орохоор би ийм байдалтай гэж бодоод фитнесийн урд очиж 2-3 удаа буцчихжээ. За боли гээл буцсан. Тэгэл дахиад тасглаа хийхгүй болохгүй шүү гэж бодоод фитнес руу очив. Тэгээд фитнес руу яваал ороод анх ороод би багшд нь би ингээд ийм өвчтөө маа. Тэгээ би ингээд тасгал энд хийх гэсэн. Би гэртээ хийхээр надад үр дүн жоохон муу санагдаад байдیں۔ Би яг энэ орчинд нь ингээд зориулаад 2-3 цагийг ингээд өнгөрөөмөр байна гэл ингээд хэлсэн чинь. Болно шүү дээ. Би ч гэсэн чамд туслана гэ манай фитнесийн багш. Амар хөрхөн хүлээж аваа. За тэгэл орсон чинь ингээд амар олон таньдаг хүн байсан. Ядж чат нь одоо би айгүй олон хүнтэй цагт таарч юм уу? Ингээд амар олон хүмүүс таньдаг. Тэгэл бүгдээрээ сайн уу гээл тэгэл ядж чат ингээд өвдсний мэдгүй болохоор ямар турцсан ингэж байвал. Тэг би ямар хүн болгонд би өвдсөн юм аа би ийм болцсон юм аа гэж хэлтэй юм ш. Тэгэл анх ингээд хувцас солиод гарч ирэл юм хийх гэсэн чинь би нөгөө гар мараа өргөж чадахгүй гүйлтийн зам дээр ч олготой явж чадахгүй нөгөө муу алхдаг. Тэгээ тийм болохоор ингээд дүүгээрээ төшөөлө алсч хүн болгоо надад хараад байгаа юм чинь. Тэгэл эхний өдрийг нэг арай гэж даваал нэг тасглаа хийжэл гэртээ араал. Тэгээд дахиж цаашид явах уу яах уу гэл амар их бодож исэн. Одоо би эсвэл гэртээ тасгал яага хийж болохгүй гэж гээл бодож байгаа. Гэхдээ яаж ч утсан гэсэн ингээд зааланд нь очиод хүмүүсийн ингээ эрүүл хүмүүсийн уур амьсгал донд ороод эрүүл хүн шиг өөрийгөө сэтгэе явах нь илүү үр дүнтэй. Юм шиг надад санагдчихсэн. Тэгээ би өөрөөс амар дуу сонсдогтой тэр нөө фитнес заалан ч амар дуу байдаг ш дуу тавьсан. Тэгээд тэр дуу сонсоод надад ингээд тасгал хийх амар гоё мэдрэмж төржсэн байхгүй. Тэгээл ерөөсөө за хүмүүс намайг одоо ингээд нэгэнд өвдсөн гэдгийг хүн болгон ингээд фитнесийн хүмүүс харжлаа. Би одоо энэ хүмүүсээ санаа зовоодох юм байхгүй. Зүгээр л би эрүүл болох зорилготой юм чинь зүгээр өөрийнхөө зорилгыг л бод гэл ингээд. Тэгтэл хүнээс тэгэл нэг тийм хэцүү юм байд юм байлээ. Тийм хүн болгон өрөвдөд байгааг мэдрэх өөрийгөө хүч сул болцсныг мэдрэх айгүй хэцүү. Тэгээ фитнестэй явж эхэлсэн дүү маа намайг ингээл өдөр болгон хасраал очиод дүү гар өргөөл дээшлүүлээл гантил бариулаад тэнгууд нөгөө зарим өвдснийг мэдгүй хүмүүс чи буруу игээд ингэж хийгээч ч гэдэг юм уу. Эхлээд тийм хандлага байсан. Тэгээ сүүлд яг манай фитнес бүгдрээ мэддэг болол өвдсөн. Тэгээ бүгдрээ амар хөрхөн тусалдаг. Энийг ахын доо ингэж хийдгүй. За ах нь ингээд энийг бариад өгч чи ингээд хийгээд үзчих гэдэг юм уу. Ингээ бүгд амар гоё хүлээж аваад туслаад манай дүү хажууд ингээд эхлэндээ надад дүүл ингээд тусалдаг гэсэн. Сүүлдээ дүү ингээд гүйлтэн зам дээр гүйцэн намайг бараг тоохоо болсон. Би нөгөө фитнесийн ах нартай хамт тасгалмаслаа хийгээл. Тэгээ тасгал хийснээс хойш фитнест очиж эрүүл хүн шиг тасгал хийснээс хойш бүр асар хүртэлтэй сайжраад би намар гэхэд хичээлдээ явж эхлэхээр шийдсэн. За. Би ч нэг сургуулаа төгсөө 3 дугаар ангийнхаа төгсгөл дээр өвдсөн. Тэгээ сургуультайгаа холбоо бариад
Би ч нөгөө бүр анх өвдөгтөл сэхэнд байхдаа за би намар одоо бүр хичээлдээ очих хэрэгтэй шүү гэж бодож байсан юм чи бүр босхгүй нь ойлгомжтой болоо сэтгэлээр унсан за би ингээл хичээл нэмээ бүр алдчихлаа гэж бодож байсан байхгүй. Тэгээд би гайгүй болоод ирэхээр нь ерөөсөө хичээлдээ явна. Тэгээд сургууль руугаа ээжигээ явуулаад уулзуулсан чинь маань сургуулийн захирал ийм хүнийг бид нар дэмжин зүгээр одоо яаж игээд хаяа ч гэсэн хамаагүй ирээс суу хичээлдээ. Тэгээд бид нар тал бүрээр дэмжиж өгнө яаж игээд төгсгөнөө гэт. Тэгээд би анх сургууль руугаа очихдаа дахиад нөгөө 6 сард фитнес дээр очиж айц надад байгаа юм чи. Би сургууль дээрээ нэг тий элтгэх хурлын мэтгэлцээний клубын бас ингээд дарга марга хийдэг. Бас тийм аягүй ичвэтэй хоёр та. Аха. Тэгээ доотгоо курсын хүмүүстэд элтгэх хурлын мэтгэлцээний багшилдаг сурагч багш хийдэг тийм байсан байхгүй юу? Тэгээд байж байхдаа одоо ингээд сургуулиар буцаа очихын дамаг манай тэр тусмаа хуулийн тэнхимээ бүгд мэднэ. Ингээд амар сайн таньдаг. Тэгсэн чинь би нөгөө ийм амар хөдөлгөөнтэй байсан хүн одоо ийм байдалтай буцаа сургууль дээр очих гэдэг надад бүр 8 сар гарснаас хойш ингээд жоох айцтай хэцүү бац. Тэгээ яаж сургууль руугаа явах вэ? Одоо ингээд очихоор хүн болгон намайг ингээд хараад юу гэж бодох вэ? Хүн өрөвдүүлэх зүгээр амар дургуул үйд юм байлээ л тий. Танаас амар тийм өрөвдүүлэх сэтгэл зүг ингээд амар хэцүү л үйд юм байлээ. Тэгэнгүүтээ тэгээд одоо яг тэ би сургууль соёлоо төгсөхдөө нэгэнт би 3 жил ингээд энэ сургуульд сурсан, би хичээл сурж байсан. Одоо би энийхээ ядаж ингээд төсөөлийг үзчихээ тэ. Сургуультаа сураад төгсчихье гэж бодоод явж эхэлсэн. Аха. Сургууль дээрээ 7 хоногт амар ядраад ивэл нэг 3 өдөр очино. Ядрахгүй байвал аль болох явах гад хичээгээд. Гэхдээ миний би айгуу сайжирсан би автобус ганцаараа явдаг болсон юм бүр. Тий. Гэхдээ хахаа автобусанд ор суугаад жоохон хэцүү байдаг ч гэсэн яаж хийж байгаа ганцаараа явдаг болсон. Тэгээд намар нь хичээлдээ явж эхэлсэн, сургууль дээр очсон, маань сургуулийн бүгд амар хүлээж аваад одоо маань доотлын курсын дүүнэр ингээл туслаад 0 дотор ороод би ч нөө пиццад одоо буцаад өмдөд татаж чаддгүй байхгүй гар айгу муучраас хичээлээ бол зүгээр сонсгож одоо очоод сонсгож л явж байгаа бичиж чадахгүй юм чи. Тэгээд 0 дотор өмд ингээд татаж чадахгүй байж хадаад курсын дүүнэр ингээл өмд татаж өгч юм аа. Бүр айгу гоё ийдэг. Хин ч энэ яатсан бэ гэж харахгүйгээр зүгээр л өвдсөн байна. Тэгээд туслах хэрэгтэй гэдэг ийм байдлаар хандаад надад бүр амар гоё мэдрэмж төрчихсэн анх сургуультай явж эхлэв. Тэгээд сургуультай хичээлдээ явсаар агаад хаврын төгссөн. Тэгээд сургуультай амжилттай төгсөөд багш нар маань аюу сайн дэмжсэн. Тийм би сүүлд сургуулийнхаа яг нэг сүүлд бол багш нар ингээл ирж байгаа ирцээр ингээд өгнж байгаа. Би эхний 3 жил ер нь бол 4-0 голчтой сурж исэн. Тэгээд сүүлийн жил ингээ яваад хичээлдээ төгссөн. Тэгээд сургуулаа амжилттай төгсөөд хажуугаар нь фитнестэй бол тасгалдаа явж л исэн. Тэгээд сургуулаа төгсдөг жил ер нь бол би ингээд найз залуутай болцсон байсан өвдснийхаа дараа. Энийг би гэхдээ ингээд дараад нь яг яаж хэлснийг ярив. Тэгээд би сургуулаа төгснөхийн дараа яг хонхны баярын дараа би жирэмсэн болсноо мэдсэн. Тийм жирэмсэн болсон байсан. За тэгээд тасглаа бүр ор хийхэ болоод ягаад тэгэхээр хүүхэд гарчиж магадгүй тий одоо ийм бие суулгах хүүхдэж жагаад гэж бодвол ямар ч тасгал хийгээгүй. Ерөөсөө жирэмсэн болохоор хүүхдээ л бодд юм лээ. Тэгээ ямар ч тасгал хийхгүй ингээд хүүхдээ тэгээд явсаар агаад ер нь бол анх жирэмсэн болсноос хавлал зүрхний хэм өөрчлөлттэй хид удаа эмнэлэг твтэл ер нь хэцүү байсан л та. Эмчнэр болж хүүхэд тээх чадвар байхгүй одоо бүр босцсон байгааг хүртэл гайхдаг байсан юм чи. Хүүхэд тээх бол ингээ бараг боломжгүй юм байсан байхгүй. Тэгээд явж байгаад 2 сарын ихээр төрөх хэрэгтэй байсан. Тэгээ 12 сарын ихээр ер нь бол би жоохон муудаад ингээд шөнө өмдөж чадахгүй гиз томроод ирэхээр нөгөө суларч зөрчсөний булчингаа шахаад би амьсгалж чадахгүй шөнө хөвтөж унтаж ерөөсө чадгаа болоод хойно заавалчгүй ингээ өндөр юм ингээ налууч тавиад суугаараа бараг хондог шахав болсон байсан байхгүй. Тийм сүүл одоо хүүхд 8 сартаа л тэрх нэлээд томорцсон. Тэгээд амар хэцүү тэгэл амьсгалахад л хэцүү надад бүр тийм болцсон. Тэгээд налах эмчнэр налахад төрч чадахгүй чи хот руу ингээд яв их нялхас дээр очиж төрнөө гэл. Тэгээд би тэнд тэгээ бас өөрөө машин барь яваад байгаа. За машина барьсан өөрөө их нялхас дээр хяналтанд орох гээд 13 агаа барь яваад утсан чинь үүдэнд нь хүлээ авах дээр ингээд үдснээ зүрхний эм чинь 140 хүрчжээ. Чи одоо бараг яг ингээд унахад бэлэн болсон байна гэд тэрэгцэр дээр суулгаа шууд аваа орчтیں۔ Тэгээ ээж нөгөө хамт явж исэн ээж ч юмур сандраад юу болчихвоо гэд тэгсэн тэгээ дамаг одоо ингээд сэхний рүү оруулах гэж байна. Та одоо налах руу яваа буцаа би эмнэлэг твтер болчлаа. Ингээд 3 дугаар эмнэлгийн сэхэнд 12 сарын 21-нд хөвцөн баха. Тэгээ хөвцөн.
Тэгээ шууд сэхээр оруулаад зүрхний хийм ийм өндөр байна. Одоо зүрхэн ачааллаа дааж дийлэхгүй. Одоо ээжийг аврах уу, хүүхдийг аврах уу. Тэг хүүхдийн яаралтай хагалгаагаар төрүүлэх хэрэгтэй гэдэг. Тэгээ гэрийнхэнтэй ярилцаал одоо яах вэ хүү бол намайг бүр босохгүй. Би бүр өөрөө шоконд орчиж байгаа юм жаа гайхаад. Өөрөө нөө зүгээр яваад өөрийгөө гайгүй байна гэж бодоодсэн хүн чинь бүр ийм болцсон юм мэдгүй. Тийм. Тэгээд аппарат залгуулсан тэгээд тиймэрхүү байдалтай ингээд зөксөө зайгүй ханиалгаас нөгөө зүрх асуудалтай болохоор тэгээд байсан. Тэгээд 12 сарын 25-нд төрүүлсэн хагалгаа. Тийм. Тэгээд 12 сарын 25-нд төрөөд ер нь бол миний биеийн байдал ингээд төрчөнгөө шууд хүүхэд ингээд гарч гараа айгуу гайгүй болоод амьсгалаад ч гэсэн дайжгүй. Тийм. Дайжгүй болоод. Тэгээ хүүхэд бол дутуу төрсөн уушгины хөгжил дутуу. Сар морн гүцээг юм чинь тэгээд нөгөө сэхэр оруулсан хүүхдийг. Тэгээ тийм байж байгаад 19 сарын 27-ны өглөө эмч намайг манай дүү сахижсэн байхгүй. Тэгээд дүү сахиа байж хахад дүүрөө уцаар залгаад ингээ хүүхдийн бие байдал муудчлаа гэрийнхнийгаа дуудаарай. Тэгээ налахаас ингээ гэрийнхэн ингээ хадмууд мадмууд ирж итэл ингээ хүүхдийн зүрх зогссон. Тэгээ би намайг бүр сүүлд нь бараг 10 цаг өнгөрч өглөө 7 цагт тэгж ярьсанаас хойш намайг бараг 10 цаг болж хаад оруулж харуулсан л та. Тэгээд нэгэнд ингээд бүх юм дууссан байсан. Тэгээд имлгээсээ тэндээ тэгээ байж байгаад 12 сарын 31-нд би эмчээс гуугаад тэмчмөр амар хэцүү байгаа юм чи ингээд одоо бүр яах юм гэдгийг болчих юм чи. Одоо юу хийх юм мэдгүй тэнд нөгөө тэр 27-ны өдрөөс хойш манай нөхөр одоо намайг сахиж үлдсэн л дээ. Тэгээ бит хоёр ингээд хоёулаа хоёр бинийг арах ингээд уйлээд ингээд болохгүй бүр амар хэцүү байдалд очсон. Тэгээ 31-нд эмчээсээ гуугаад бит хоёрыг ингээд эмнэлгээс гаргаад өгөөч. Бит хоёр одоо эмнэлэгт одоо юу хийх вэ те? Энд ингээд төрцөө ээж нартай хамтахаар ингээд бараг галзуурах гээд ингээд эмчээсээ гуугаад эмнэлгээс гарсан. Тэгээл 31-нд эмнэлгээс гарч гэртээ ирээл ер нь гэрт ирэхээр бас харцангуй гайгүй эмнэлгийг бодвол дүүнэр мөнөртэйгээ яг баяр болж байгаа юм чи. Тэгээд ингээд за жоохон хурцлаараа жоохон тавьж чадах. Тэгээд бид хоёр 12 сарын 31-нд эмнэлгээс гарч ирснээс хойш ерөнхийдөө дайжгүй гэртээ тэгэл байгаал арай жоохон сатаарах юмнууд хийж эхлээл гэртээ байгаа юм чи. Тэгэж байжгаад дасгал масгалаа бүр ор мартсан. Бүр хийгээ болцсон. Дасгал хийх сэтэл мэдээлж байхгүй тийм биз. Тэгээд 3 сард бид хоёр манай хүн бор өндөрт ажил хийдэг байсан байхгүй. 90 очин байдаг. Ер нь тэнд ажиллан байдаг. Тэндээ амьдардаг. Тэгээд нааша ирдэг. Ингээд ийм байдалтай бид хоёр яжгаад 3 сард хоёлаа ерөөсөө тусдаа хоёулахны амьдрыг гэдэг шийдвэр гаргаад бор өндөрлөө явж амьдрахаар болов. Энд байхаас илүү тэнд хоёулахны байвал арай тайван гэж бас бодсон байх гэж боддتي. Тэгээд 3 сард хоёлоо тэнд очиод тэнд амьдарч эхэлснээс хойш бүх юм ингээд хэцүү болоод энд чинь нөгөө дүүнэр мөнөртэйг арай сатараад исэн бэлээ. Тэгсэн чинь тэнд хоцсон чинь хоёулахны олонгууд тэр ингээд манай хүн ажилдаа явчихна. Тэнгүүтэл би ганцаараа өдөржингөө гэртээ юм. Тэгэл нөгөө тоглоом хэлбэрээр харсан цонхтой. Тэгээ цонхоо нэгээр баахан хүүхдүүд тоглож ингээд бараг өдөржингөө уйлаад бүр ингээд депресд орсон. Хоолунд ч идэхгүй. Тэгээ өдөржингөө ном уншуул эсвэл подкаст сонсоод ингээд хөвтчдэг босгүй. Босгийч бараг хүсгээ хэлсэн. Тийм байсан. Тэгээ 3 сар өнгөрөөд 6 сар болсон чинь би шатаар өөрөө явж чадхаа болоод сая одоо өнгөрсөн 6 сар гэсэн. Шатаар дээж төшөө бүр явж чадхаа болсон. Дахиад л өвдөг нуглараад зүгээр ич унцдаг болсон. Булчингууд буцаа суларсан. Нэгдүгээр төхөрсөн. Тийм хоёрдугаар бүтэнжил гарна тасгал хийгээгүй хайцсан. Тэгээд тийм болцсон байжгаад 6 сард наашаа налах руугаа буцаж ирээд Ашаанд яваад яг эмчилгээ нэмж хийлгсэн. Тэгтэл би маань ер нь бол нэг сайжрахгүй байсан. За тэгээд одоо бол тасглаа. Сая фитнес хаах хүртэл фитнес дээр тасглаа хийгээд одоо бол дэжгүй. Одоо бол уул мууландаа алхахтгаараа алхаад ингээд амьдралын хөвшил яриад дэжгүй. Ер нь харьцангуй сүүлийн бараг 3 жил байгаагийн хамгийн сайн хувилбар нь бараг одоо гэж хэлж болно. Одоо бол бүр айгуу дэжгүй болсон байгаа. За тэгээд бит хоёрын амьдрал болохоор яаж хэлсэн бэ гэхээр би өвдсөний дараа нөгөө эмнэлэгт байж хахад над руу ингээд би дөнгөж гараараа ингээд утас оролдох тайны хурууд дөнгөж ажилдаг болсон бахад утас айгүйх оролддог гэсэн. Ингээд яг уйдаад нэгдүгээр хоёрдугаар тас хуран муруугаа сайн ажилладаг болохын тулд ингээд яаж л хөдөлгөж болохоор хөдлөгдөг болсон. Тийм тэгээд утасаа ингээд оролдоо яжсэн чинь эмнэлэгт хитэж хахад над руу найз зөвсөлт ирсэн чинь манай нөхрөөс байсан байхгүй юу?
Бид хоёр бүр 10 жилдээ нэгдүгээр ангид тахтаа ингээд нэг хороонд амьдэрдэг. Тэгээд амар зодтолтой хүүхдүүд байсан байхгүй юу? Ингээд намайг хичээл тараа бид хоёр чинь нэг үе байхгүй. Тэгээд хичээл тараад ингээд явж байгаа ардаас явж яснаа юм шидэж мэдээл амар сэхлэх хүүхэд. Тэгээд би амар дургу тарахаар баг ингээд зогтчихдаг. Үүл ингээд явж байгаа чинь л малгай залгаанд динамит хийж шид нөгөө цутчихдаг. Тэгээд амар муухай хүүхэд би бүр амар цутдаг. Тийм яаж хагаад том болоод бид хоёр айгүй дайггүй харилцаатай найзууд эрэгтэй эмэгтэй гоё найзууд болоод найзалдаг байж байгаа. Нэг хэсэг холбоог болсон байсан. Тэгээд намайг өвдсөнийг мэдээгүй зүгээр л миний фэйсбુક гараад ирсэн юм л та. Тэгэхээр найзууд явуулаад. Тэгээд би тэрийг үзэж байгаа авцсан. Тэгсэн чинь над руу ингээд чатаар юу байна да гэдэг юм бичлээ. Тэгэхээр би ингээд имлэг твитж байгаа гэж хэлсэн чинь тийм үү. Тэгээд хоногийн дараа чи имлгээс гараад ир гэхгүй юу. Тэгсэн чинь би бүр яаж гарна гэж одоо би нөгөө тэрэгцэртэй. Би яа тийм болцсон гэдгээ ерөөсөө хэлээгүй. Тэгсэн чинь би имлгээ чинь коридорт ирсэн байна. Чи гараад ир гэх юм. Би гарахгүй гэдгийгсэн чинь манай дүү та ерөөсөө гараад уулзаа. Яах гэж ингэж юм болгоноос одоо өөрийгөө ингэж холдуулж идэв. Найз мэдтэйгээ гараад юм яар гэд. Хувц өмсүүлээд намайг тэрэгцэр дээр суулгаа гарах гад хэрэг. Би ядаж өөрөө алхаад гарья. Би одоо ингэж ийм байдалтай гармааргүй ингээд. Тэгээ арай гэж нэг юм алхаа гарсан чинь ингээд коридорт намайг хүлгээ зогсчихсон. Тэгээ хараад би тэнд нэг 10 минут л байсан баг. Тэгээ зогсож нөгөө удаан зогсож явж чадахгүй болохоор тэгсэн чинь тэр хооронд бүр нэг ширхэг ч үг дуураагүй. Тэгээ би ингээд юу ярахаа мэдгүй. Тэгээ би нөгөө 39 кг болсон аим тураалталсан. Тэгээ над руу ингээд хараад байсан. Тэгснээ намайг яг ингээд за найз нь бүр ядраад байна. Би ингээд зогсож чадахгүй байгаа. Би буцаа орлоо гэсэн чинь ануужаан гэх юм хэрэг харсч чи хөхөө яац ингээд гэдэг байхгүй. Чиний мөв чи хайцсан гэхгүй юу? Тэгэхээр би амар тэнэг санагдаад би бүр ийм байдалтай байхдаа энэ хүнтэй уулзах ингээ гарч ирж хаад энэ одоо юу яриад байгаа гэж бодоо уур хүрээ. Тэгээ юу ч ярихгүй яваарсан. Тэгсэн чинь ардаас чатаад би зүгээр чамайг инээхийг чинь л хармаар байсан. Чи ингээд гарч ирснээсээ хойш тийм ерөөс инээгээгүй би өвдсөн чи юу гэж инээхээ тэгсэн чинь би зүгээр чамайг инээхийг чинь харах гэсэн. Тэгээд би тэгж хэлвэл чамайг инээх юм болов гэж бодоод тэгээ хэлсэн шүү намайг уучлаарай гэдэг байхгүй. Тэгээд тэрнээс хойш бид хоёр ингээд уулзаад тэр хүн борон дөрөөс ажилласаа ингээд сард 2-3 удаа яаж хийж байгаа л хурж ирээл. Тэгээ ирэх болгондоо намайг асраал, арчлаал, угааж арчаал бүр ийм байдалтай болоод манай гэрт ирдэг болоод. Тэгээ ингэж явсараагаад бид хоёр намар нь гэрт нь орж танилцаал бид хоёрын үерхтэй бүгдээрээ мэддэг болоод. Тэгэл ер нь бол өвчтөө үнийг яаж дэмжиж болох вэ? Ер нь бүх талаар маш сайн дэмжсэн л дээ. Тэгээд бид хоёр зүгээр хамгийн харамсалтай юм бид хоёр салцсан. За сайхан тайлбараад нэг юм уу хоноо ч. Бид хоёр хүлээж. Жохон цаа ч юм уу халуун үлээ. Ануучангаас та баахан хэцүүрээ. Юу яриулаад гайгүй юу? Одоо нэг хүмүүс зориулаад би одоо нэг ийм хүү байсан гэдэг бүгдийг ярьж байгаа юм чинь. Ер нь бол бүгдийг яриад ийм хүн ийм юм хийх гээд байгаа шүү гэж ойлгуулвал надад бас илүү тий ойлгомжтой байхгүй. Аль болох ингэ сэтгэлээ бэлдэж байгаа л энэ тэнд ярьдیں۔ Тэгээл хүмүүс уйлна, өөрөө дагаал уйлна. Ер нь олон ч уйллаа дөө. Тий тэгээд бид хоёр яг хүүхдээ ингээд алцснаас хойш хүүхд төр хүртэл бид хоёрын харилцаа манай хадмуудын харилцаа бидэд маш сайн байсан л та. Тэгээ хүүхдээ төрсний дараанаас бол яг манай хүн өөрөө айлын ганц хүү. Тэгээ дээрээ нэг хчтэй тийм байсан. Тэгээд аав нь надад хэлж байгаа. Би ингээд ийм одоо өвдсөн хүнтэй хүүгээ суулгахыг хүсээгүй анханасаа. Тэгээд бидний одоо миний удам залгах хүү. Тийм учраас хүүхэд шуухад ингээд гаргах хүнтэй хамт амьдраасаа гэж би хүсдэг гэдэг. Ингээд манай хадам аав надад хэлжсэн байхгүй. Тэгээд бид хоёр яг тэр яриа ингээ болсны дараа бид хоёр ерөөсөө хүмүүсээс холдъё, хоёулахны амьдрий. Хүмүүст ингээ хоёулахны амьдрч чадна гэдгээ харуулъя гэж өгөөд тусдаа гарсан боловч бид хоёр 3 сар хамт амьдрахдаа нэгдүгээр надаас бас их асуудал байсан. Би нэг амар депресд орсон. Сэтгэл санаагаар унсан. Юм л бол уйлал. Юм л бол нэг юм хэцүү болсон тэр хүнийг амар хэцүү байдалд оруулсан л та. Дээрээс нь цаад одоо гэр бүлийн нөлөө байсан тэр хүний бас арьсан өөрчлөгдсөн надтай харилцаж байгаа харьцаач бас өөр болсон. Тэгээд бид хоёрын хооронд амар муудалцах асуудлууд гараад ингээд шийдвэрлэж чадахгүй ингээд араатаасаа муудалцаал. Тэгээд би ч ингээд чи намайг ойлгохгүй. Би тэр хүн ч гэсэн биеийн хүнтэй одоо баймааргүй.
Би ингээд анханаас юм өвчтэй охиныг сонгосон миний алдаа боллоо гэж хэлжсэн байхгүй надад. Ингээд бид хоёр 6 сарын сүүлд ингээд налахад ирэхдээ би ер нь бол одоо ингээд салъя гэдэг бодолтой болоо нааш ирж байгаа. Тэгээд хамгийн сүүлд би ингээд хадминдаа ороод бид хоёр ийм асуудалтай байна гэсэн чинь одоо чи манахаас гараа. Тийм манахаас яв гэдэг үг хэлсэн байхгүй юу? Манай хадам би ээж байсан хүн надад тийжилж. Тэгээл би ихтэй ирээд яг өмнө ингээ муудалсан сандалцсан асуудлуудаа би энд ээж авдаа ердөөсөө ярьдгүй байсан байхгүй. Ягаад гэвэл нэгдүгээр би ингээ би муугаа ингээ толох газар ч юм ээж хоёр манд санаан зовж байгаа ойлгомжтой. Дээрээс нь би ингээ муудалж байгаа сандалж байгаа яриад өөл ингээ ээж хоёр манд цогсоо зүгөө санаан зовчин гэж бодоод би тийм хүн юм ерөөсөө ярьж чаддгүй тийм байжгаад тэр ингээд хадмынхаас гараал тэгээд хурж ирээ би ээж өөртөө бүгдийг ярьж байгаа. Ийм асуудал байна. Бид хоёрын болт одоо би энэ айлаас ингээд гараад ирлээ. Бид хоёр ингээд салж байна. Тэгсэн чинь маань чимээгөө ингээд сонсч байж байгаад миний охин одоо зүгээр л тасгал хөдөлгөөнөө хий. Өвдцэн зовцсон гэд одоо хүнд ингэж гологдож амьдрна гэж байхгүй. Миний хүү тасглаа хий. Миний охин бүх юмыг чаддаг. Бүх юм хийж чаддаг. Аав нь аягуулсаа итгэдэг. Гэхдээ миний охин ганцхан сул талаа байна. Одоо энэ өвдцэн байдал ч сул тал. Өөр чамд өөлөд хүнд гологдох юм байхгүй. Тийм учраас одоо энэ сул тал дээрээ л хоёлаа ажиллана шүү. Энэ сул талаа ялж дийлэх юм бол миний охин дараад нь ингэж гоё амьдрал байгаа. Ирээдүйд гоё амьдрал байгаа. Одоо энэ өвчтөй байдалтайгаа л одоо эвлэрч болохгүй шүү. Ингээд бит хоёр хоёлаа бахан тэрвэлдэж уйлдваа. Одоо аав хуйлж байгааг сонирм байгаа юм чи. Бол хизээч одоо нөгөө уйлахгүй ингээд хүн байдэн штэ. Тэгтэл аав тэр үед ингээл амар хуйлаад бит хоёр тэрвэлдээд бахан уйлдаад. Тэгээд бит хоёр тасгалдаа явж эхлэх шийдвэр гаргаад ингээд аав надад чи ерөөсөө машин тэрэг өөрөө ингээд машин тэрэг аваад найсдаг хөтөг уулз гарч ор. Ерөөсөө ингээд таслагдаж нийгмээс таслагдаад өөрийгөө ингээд одоо өрөөнөөсөө гарахгүй ийм байдлаар зогсоо. Чи яг эрүүл хүн шиг амьдр, эрүүл хүн шиг л бай. Сэтгэлээр бит юм. Тэгээд бит хоёр яваад аав яг тэрнийхээ маргааш нь надад яваад машин удалж авч өгч байгаа. Би тэр бор өдөрт нөхөртөө байр авах гээд ингээд би ээж хоёроос мөнгө төрний тусламж гуйсан байхгүй юу. Тэгээд аав тэрэнд зориулаад ингээд бэлтцсэн мөнгө байсан чинь аав нэгэнт энэ айл миний охиныг одоо ингээд болиё гэж байгаа юм л. Миний охиныг одоо ингээд салгах шийдвэр гарч байгаа юм бол аав нь энэ мөнгө чамд машин авч өгье. Миний охин энэ машинаараа тасгалдаа яв. Найз нөхдөдөө уулз гарч ор. Тэгээ одоо нэгэнт тэнд амьдрал байхгүй болчихж байгаа юм чинь ингээд намайг маргааш нь дагуулж байгаа. Надад машин авч өгч байгаа. За тэгээд би тасгалдаа явж эхлээд одоо бол маш сайн ажиллаж хийж гин сурж гин. Тэгээд влог хийх болсон санаа болохоор бүр анх өвдсөн бүр хэвтэрт явж чаддгүй байхдаа влог хийх юмсан гэж боддог байсан байхгүй дотроо. Гэтэ тэр үед бол нөө өдөрт би 270 мянган төгрөний тариа хийлгдэг байсан. Гармоны тариа. Тэр нь эндээс бас олдоц их муутай. Тэгээд ээж аваа маань хайж олно. Тэгээд өдөр болго 270 мянган төгрөний тариа. Дээрээс нь миний тасгалны мөнгө төгрөг гэдэг ингээд надад камер аваад өгөөч. Эсвэл надад утас одоо утсын маань солиод ингээд айтхан камертай утас аваад өгөөч гэж хэлэх байхгүй. Би тэгж хэлж чадахгүй. Дээрээс нь гэрийнхнийгаа тийм байдалтай байгаа гэж намайг блогт бичээд өгөөч. Би юм ярмаар гэж надад тэгж хэлж чадахгүй. Би ер нь надад тийм зориг байгаагүй байхгүй. Тэгээд одоо сая хүүхд гэж явах зураач бүр тийм блог мологоо баг мартцсан, тоохоо болсон байжгаад сая энэ зунаас хойш за ерөөсөө блог бичээ. Би юу хацсан бахтаа нөгөө хичээлдээ явдаг, тасгалаа хийдэг. Тэгээд энэ жирэмсэн байх хугацаанд би өвдсөн хүмүүст очиж гэрээр нуулцдаг байсан. За. Тийм. 3 дугаар эмнэлгийн манай Сэргээ засгийн эмч бас надтай айгүйх холбогдсон. Тэр эмч болохоор чамтай ижилхэн онштой, ер нь ойролцоо онштой. Гэхдээ энэ өвчин болохоор яг булчин сулрал гэдэг өвчин 10,000-д нэг тохиолдол. Яг миний энэ өвчин болохоор бараг 1 саяд нэг гэж ойлгож байна. Монголд миний мэдгээр л одоо надтай адилхан онштой хүн 2. Ингээ би 3 дахь нахгүй. Тийм байдаг. Тэгээд би хүмүүстэй гэрээр нь очиж уулзсан 3 дугаар эмнэлэг дээр одоо эмнэлэг төвчөн үдэ очиж уулзсан хүмүүсийн асаргааны талаар зөвлөгөө өгдөг баг юм зөвлөгч маягийн болоод исэн. Тэгээд сая одоо энэ 100-аас хойш бас нэг ганц 2 хүнтэй ингээд уцаар яриад уулзаад ингэж явж исэн чинь корона гэд боломжгүй болсон. Тэгээд дээрээс нөгөө блог хийх санаа байжсэн дээрээс ерөөсөө би ингээд хүмүүст гэрт нь очиж уулзсан нэгдүгээрт би олон хүнд хүрч чадахгүй ярих байгаа хэлж байгаа зөвлөмөр байгаа олон хүнд хүргэж чадахгүй байна. Дээрээс нь одоо өвчтөө үеийн боломжгүй болчихж байгаа. Би ерөөсөө л блог хий.
Яаж л олон хүнд би одоо энэ өвчин яаж даван туулж болох уу? Яаж сэтгэлийн нэм болж болох уу гэдгээ ярилцаж болох боломж нь одоо надад энэ сошиал болчихж байгаа байхгүй. Тэгээл блог анх бичиж эхэлсэн. Тэгээд одоо юу хийх үү гэж төлөвлөл бодоод хүмүүсээс асуугаал. Тиймэрхүү байдалтай л явж байна. Гэхдээ ингээд надад тгий санагдлаа ингээд нэг ингээд хүнийг бид нар хараад артлт нь яг ингээд юу туулж байгааг нэхэр мэддэггүй те. Бид нар ингээд гаднаас нь ингээд хараад амархан одоо жишээлбэл чи ингэчээч тэгчээч гэл айгу амархан хэлдэг. Тэгэл ямар нэг юм болонгууд ингээд цаана нэрөөсөө бид нар энэ хүн юу туулж байгааг мэддэггүй болохоор их амархан шүүмжилдэг ч юм уу те. Тэгэл их тийм нөгөө нэг янз бүрийн үг ингээд мэдэхгүй хэлцдэг. Тэр хүн цаана юу туулж байгаа явж байгаа ерөөсөө мэдэхгүй. Яг тэр л айгүй их ингээд сая бодогдчихлаа. Хүн болгоны ард ингээд нэг тийм өөр ингэсэн тийм даваад ингээд явж идэг юм байдаг шүү дээ тий. Тэгээд анаа чи айгүй хүчтэй юм байна. Мундаг бүсгүй байна. Тэгээд ярахад хэцүү байсан ч гэсэн өөрсдийнхөө түүхийг бид нарт хуваалцсан баярлалаа анаа. Тэгээд энэ зүйлийг бас үнэхээр хүн болгон хүсмээргүй. Тэгээд үнэхээр юу өөр чинь ямар хэцүү байсныг үнэхээр зүйрлэшгүй. Бас юу байлаа. Тэгээд ярьсан баярлалаа чамд. Харин тийм яриулахад бас айгүй санаа зовж илаа тий. Бас айгүй бас ярихад ингээд сонсоход ч гэсэн хэцүү. Тэгээд зориг гаргаж ингээд хуваалцж байгаад маш их баярлалаа гэж хэлмээр байна. Одоо ингээд блогороо хүмүүст ингээд влог хийгээд ингээд яхаар хүмүүс хэр холбогдож байна одоо адилхан юутай одоо бол хүмүүс бүр өмнө нь ингээ холбогддог. Би яг ингэдэг ус байхгүй эмээ ургамлын групп гэл янз бүрийн одоо тийм группууд юмны доор ингээд хүсэх юм бол надтай холбогдорой гэдэг дугаараа бичдэг гэсэн байхгүй өмнө нь. Тэгээд тэрүүгээр хүмүүс аягүйх над руу залгаж уулздаг ч юм уу тэгдэг байсан. Тэгээд яг ойр тойрны ингээд таньдаг хүмүүс ийм нэг охин байдаг шүү. Энэ охин ингээд зөвлөгөө яваад ингээд хүмүүст хэлтгэхээр мэддэг байсан. Одоо болохоор ингээд шууд бичлэг үзээд одоо пэйж утсан дээр дугаараа шууд залгацдаг хүмүүс. Тэгээд бүр айгүй их холбогдож байгаа. Бүр ингээд би ингээл видеоныхоо бичлэгийн ингээ вьюсийг харангуут ингээл нэг за цөөхөн 300 хана. За энэ бол хүрх өстой хүндээ нэг их хүсрээл 30 хүнд л хүрсэн бахтай гэж бодж итэл тийм биш байгаа байхгүй. Над руу өдөрт ингээл доотлол нь 2-3 хүн залгаал яах вэ хүү гэл. Ингээл өдрийн болгон баг утсан тийм дуудлага ирэхгүй байх гэсэн өдөр бараг байхгүй. Тийм өдөр болгон хүмүүс чи дасгалынхаа блогийг хизээ оруулах юм гэж аюух асуулж байгаа. Тийм анх ямар дасгал хийдэг байсан тэрнээс авахуулаад одоо юу хийдэг хүртлээр дасгалынхаа блогийг хизээ оруулах. Дээрс нь ямар ийм таван уудыг ингээ хүмүүс амар холбож байгаа. Хоолонд идэх тийм. Бүр маш сайн холбож байгаа. Тэгээ зарим хүмүүс амар хөөрхөө зүгээр л урам өгөх гэж залгасан юм аа. Тэгээ чиний блогийг үзээд манай аав одоо ингээд бүр амар хөөрхөн ингээд урам ороод байна. Ийм өвчтөн хүн чинь хүний асраан чилжсэн ингээд зөв сэтгэлсэн наарлал навсан юм байна шүү дээ. Гэт бийцэх хүртэлтийн хүний хараад штэ одоо өргүүл заавал хүнээр бийцүүл нэг чинь бүр амар хэцүү. Тэгээд энэ байдлаасаа болоод бүр ингэ сэтгэл унцсан байж ийм охин гачрын ийм хийж ингээ харуулахаар өнөөдөр энэ охин идэж байгаа юм байна. Би ч гэсэн болох юм байна гэдэг сэтэл төрөөд байна. Чи цаашаа ингээ хурдан хийж болохгүй юм. 7 хоногт 2 удаа блог оруулж болох юм гэж бич асуучихсан. Тийм. Амар гоё урам ороод ингээд би за эхлээд яаж хүлээж авах бол бас л нөгөө нийгмийн жоох айцтал байгаа шүү. Тийм би нэг өөрөө сайн яаж яхад гараараа камера бариад бичиж чадахгүй. За тэгээ дүүдээ бариулчихна ингээл за нэг ойлгохтой гоё чанартай бичлэг бол гарахгүй гэдэг мэдээд байгаа. Тийм жоохон тийм байна. Дээрээс нь би өөрөө бас видео эдит мэдэтнийг сайн мэдэхгүй учраас дөнгөж сурж байгаа. Тэгэл за хүмүүс яаж хүлээж авах вэ? Тэгэл нэг тийм айц байгаад байсан чинь одоо бол зүгээр би зүгээр өөрөө чамаагүй ингээд шивэн дээр уцаа тавьж юу чамаагүй мэддэг зүйлээ яриад хандж чухал юм байна. Хүмүүст хүрж байгаа юм байна. Тэгэхээр би хурдтайгаар яаж юу хийж үзүүлж болох уу гэл амар гоё ихшчүүрч орж байна. Зүгээр иштгэн энэ зүйлийг хийхгүй явдаа л гэж бодож байна. Тэр эдит мэдэд хамаагүй зүгээр л ярьж байгаа зүйлс чинь мессеж нь л илүү гоё тэр хүмүүс. Тийм. Миний блогоос болохоор хүмүүс ийм юм нэг бүр амар хүлээлттэй одоо эндээс ийм гоё юм одоо дуунууд эвлүүлэг ийм гоё юм гэж үзэхээсээ илүү зүрийн охин юу хийх гээ те. Тэгэд өөрөө яаж амьдрдığım байх гэдгийг л чухал байгаа юм шиг санагдсан. Яг зөв. Яг нөгөө нэг гоё урмаар тэгэл ороод ирэхэд л бүр амар гоё урам орд юм бэл. Надад түрүү нөгөө нэг одоо ингээд өвдсөн үед ингээд би болохоор ингээд нөгөө нэг олгоогоо ахуулаад дэмжиж тийм эсэл орж исэн байхгүй юу?
Тэгсэн чинь нөгөө нэг тариа хийлгээд нөгөө биенээс ингээд нөгөө доошоогоо хөлний мэдээ ялдуулдаг тариа хийлгээд тэгсэн чинь ингээ хагас би ингээд хөдөлгөөнгүй болсон чинь би өөрөө бас ингээд нөгөө тим болно гэж мэдгүй байж байгаа. Тэгээд ороод тэгээд нөгөө хөлөө өрөх гэсэн чинь өргөж чадахгүй. Тэгэхэд л хүн яг ингээ бие мэдрэхгүй болохоор амар шоконд орд юм лээ. Тэгэл тэр чинь яг ингээл цаанаасаа мэдээ алдуулсан байгаа ч гэсэн мэдгүй ингээд би тийм болно гэж мэдчихсэн мөртлөө хөлөө ингээд ингээ өргөх гээд би хүчлээд байгаа мөртлөө огт хөдлөхгүй. Тэгэл тийрийг ингээд би өөрөө бас ингээ мэдэрсэн чинь амар шоконд орол айгу тийм нөгөө нэг жоохон сэтгэл хөдлөлөөр хүлээж авдаг юм байл л дээ жоохон ингээд гайхаал жоохон уйлах гадаа ч юм шиг те яач ваа гэл бодоол тэгэл тэрнийх нь оройн ингээд өнгөрөөд маргааш өглөөнд чинь нөгөө мэдээ орохгүй уддаг юм байл л те бас тэгээд нөгөө тэр чинь нөгөө хаалганд оруулаад ингээд өрөөнд нь оруулаад ингээд хувц мөтөр өмсөхгүй ингээд орчиж байгаа. Тэгээ би ч одоо нөгөө дээгүүрээ хүнжилтээ дотроо нүүн нүцгэн байж байгаа байхгүй юу. Тэгээ би өөрөө ингээд дотор өмдөө өмсөө тэгээ нөгөө хувцандраа өмсчих гэсэн чинь өмсөж чадахгүй. Нөгөө чинь хөдлөхгүй. Тэгээд би ингээд нөгөө нэг хажуугаар намаа ядчих тэр үед би нөгөө өрөөнд биш заа юу. Нөгөө өрөө байхгүй коридорт заа амар тэнэг. Тэгээ өглөө ингээ хүмүүс яваад байгаа шүү дээ. Эмчнэр за өөр ямар хүмүүс ч идэв. Ингээ коридороор яваад чинь би нөгөө хүндлтийн дор нүцгэн байгаад идэх хувцас хүмүүс чадахгүй нөгөө хөл маань хөдлөхгүй. Тэгэхэд би ингээл бас амар хэцүү бас ингээл тэр хэцүү юмны жоохон хэсгийг бас мэдэрч ийсэн. Тэгэл нэг үйлчлэгч хичээг дуудал та миний ингээд дотор өмдийг өмсүүлээд өгөөч. Ядаж те гэл хэлээл тэгэл тэр нэг жоохон хөшин хичээсэн тэгэл миний дотор хувцсыг ингээл өмсүүлж өгөөл дээрэс нь ингээ миний тэркоо өмд янз бүрийн өмсүүлж өгч байгаа байхгүй юу тэр чинь тэгэл нөгөө коридорт байгаа даа. Тэгэхэд л бас ингээл тэр айгүй бас хэцүү мөртлөө тэр хүн ингээд мэдрээд аваад хахад бас ямар их одоо бид нар азтай байгаа юм тий. Тэрийг бас жоохон ч ихсэн ингээл бас мэдрээд авч байгаа байхгүй юу. Тэг хөл гараа ингээд жоохон барьсан чинь бүр ямар ч мэдээ байхгүй зүгээр ингээд мах юм хаашаа. Зүгээр л нэг махлээд юм лээ. Гар болохоор нөгөө мэдээтэй болохоор барих гэсэн чинь. Тэгэл яг тэр санаанд орж ирлээ л да. Тэгэхээр сэтгэл зүйн байдал ер нь амар хэцүү байсан баг. Тэрийг яаж болохоор эхний нөөцлөнд байх үед чинь бүр зүгээр үнэхээр ингээд дан шок. Ингээ хажууд хүн үхээд гаргана. Эсвэл хүн жоохон гайгүй болоо гаргана. Бүр ингээл тэрийг хараал гэж байна. Тарих ирүүл болохоор чинь бүх юм мэдж байгаа шүү дээ. Тэгсэн ирнээл өөрөө хөдөлж чадахгүй. Толгоор нэг тийш наруулаад нэг бие мата өнрөөд харуулад ингээд сувлэгч тавиад өгчвөл тэр сувлэгч хизээ ирж минь толгойг өөр чинь эргүүлэх хүртэл би тэр хүн л хараал гэж байна. Тэгээ нүдээ айн чадна нээж чадна харахыг хүсгүй бол нүдээ айн. Өөр надад арга байхгүй юм чи. Тэгээд юм ярьж чадахгүй ингээм ам хамруулахгүй битүү гуурстай. Тийм тэгээд өөрийнхөө илэрхийлж байгаа маа илэрхийлж чадахгүй тэгэл тэнд хүн бүхэд түрийг гаргах юм бол тэрийг хараа байж гин. Тийм байдалтай байсан. Тэгэл зан ихний хэдэн сар бол ингээл аим шок юм байдалтай өөрийгөө бүр юм болчиход итгэж чадахгүй байгаа юм чи. Тийм тэгээд яг ихний схемхэ гэж явж байгаа. Тэрэгцээр яг сууж эхэлсэн үеэс ер нь хүлэн зөвшөөрсөн л дөө. Намар нөгөө хичээлдээ орно гэж бодсон байсан юм чи би бол одоо орхоос өнгөрлөө. Би одоо зүгээр тэрэгцэр дээр яаж сууж чаддаг болох вэ? Тэрэгцэр дээр сууж чадахгүй байгаа мэдээж явах бол ингээл холбож байгаа юм чи. Тэгээд сэтгэл зүгээр уунаад уйлах өдөр баг өдөр болгоно л тэдгээс өдөрт бүр хэдэн удаа чинь үгүй тэгээд амар олон уйлна. Тэгтээ айл болохол нөө хажуудах гэрийнхнийгаа зовоохгүй гэдэг үүднээс ганцаараа манцаараа байх та голын ирэг мэрэг дээр ингээд ганцаараа тэрэгцэртэй суулгачвал сайхан давчиртлаа уйлж аваад тэгэл айл болох гэрээнийхээ харахад би ч нөгөө өөрөө амар тийм хөвгчлөлтэй тийм амар яриас хүн байхгүй юу. Тэгээ айл болохол ингээд энийг л бийж явах гэдэг. Тэгэл нэг юм тэнэг маазраа хүмүүс байдаг шүү дээ ингээл юм болгоны маазраа л тийм би чи яг тийм байхгүй. Тэгээ найзтайгаа жаал нэлийн бас амиараа л яг тийм. Тэгээд ялаа малаа ингээл ирээ сууж мугаал толгоон дээр би нөөрөө хөдөлгөж чадахгүй нөөдгөө ингээд холбуулж чадахгүй шүү дээ. Тэнгүүтээ энэ ялаа над дээр багаад энэ холбуулаад өгдөө мөгдөө гэл нэг тийм. Тэгээд гэрийнхнийгаа ингээд аль болох хөвгчлөлтэй гоё инээл гэж өөрийгөө амар хэцүү байгааг харуулахгүй тул аль болох сайн асуулт уйлж авчаал. Тэгэл за одоо яаж босч болох вэ? Мэдгүй гэхдээ би энэ 3 жилийн хугацаанд яаж ирүүл болж болох вэ гэж бодсон болохоос би яагаад би эхний нөгөө Микатай хамт судалгаа ингээ хийж үзэж байхад яагаад энэ өвчин үүссэн бэ гэж одоо судалж үзчихэд за ерөөсөө л би энэ өвчин яагаад туснаа бодоолох юм бол бодоол байна. Би одоо яагаад ингэ өвдсөн бол гэж бодоол. Тэрний хооронд би яаж ирүүл болж болох вэ гэдгээл бодъё.
Тэгээ ямар дасгал хийж болох вэ гэдгийг уншиж түүнээс энэ өвчин яагаад үүсдэг гэдгийг уншаад яхав тий. Одоо нэг дөөрчлөгдөх юм чинь. Тэгэхээр би ямар дасгал хийж болох интернетээс хайлтах юм бол хэрэгтэй юм бол хай. Тийм. Би ерөөсөө тэгжэл бодож эхэлсэн. Тэгэл тийм л юм одоо ч гэсэн хийгээл байгаа. Тэгээд энэ өвчин хэдийн анз байд юм байна. Одоо өнгөрсөнтэй зуралтаар бол энэ өвчнийг зүгээр яагаад үүсний хэдийн анз байдгийг л зуралдаж байгаа. Тэгээ бусад зүйл нь болохоор энэ өвчнийг яаж эдгэж болох юм, юу уух юм, юу дутагдахаар ингээд байгаа юм. Тэгэхээр одоо би энийг өгөх хэрэгтэй байна гэл ингээл араадаас нь судлаад үзээл. За би яаж ингэж цаашдаа мэдгүй би ер нь цаашдаа л ирээдүг хараад исэн. Тэгээд сэтгэл зүгээ нэх амар бол унаагүй явж байгаад яг хүүхэд алдснаас хойш нэг 6 сарын хугацаанд бол бүр ингээд депресд орсон. Зүгээр л байж байгаад орилмоор санагдаад зүгээр л ээж байгаа луйлмаар санагдаад юм ярих хүсэл мөсөл надад бүр огт байгаагүй. Тэгээ би ер нь хажуудаа байсан үнэж бас их зовоосон байх гэж одоо жоохон ингээ гайг болоод тэрхүү бодд юм байна л та. Би тэр үнийг бас айгүй их зовоосон байх шүү. Ингээ зүгээр ээж байгаа учирдаггүй уйлал өрлөөл. Тэгээ хоорондоо ярилцгаа. Тийм ерөөсөө би ингээл юм л олвол чи намайг ойлгохгүй байна. Чи намайг инглээ, чи намайг ингээд уйлал мэдээж тэр хүнд хэцүүлсэн баг. Тийм тэр хүний ийм шийдвэр гаргатал нь би бас тийм ааш гаргасан байж магадгүй гэж өөрөө бас боддог байхгүй. Тэгэхээр ер нь бол тэр хугацаанд нэг 6 сарын хугацаанд л ингэж амар депрессдэж одоо бүр зүгээр цаашаа амьдрах хүсэлгүй ч юм болох хүртлээ тэгэж амар депресссэн болохоос бусад хугацаанд нь ерөөсөө тэгээгүй шүү дээ өвчнөөс хойш. Одоо юу хийж болох вэ? Би одоо яавал хүнд энэ өвчтөе хүмүүс зөвлөгөө өгч болох вэ? Ер нь эхлээд нэг зөвлөгөө өгч эхэлснээс хойш айгүй их тийм зөвлөгөө өгөх туртай болоод хүмүүс яавал энэ өвчнийг ингээд тэгээд би бас ингэж зөвлөгөө өгөхийг амар хүсдэг байж байгаа. Одоо би яг блогт оруулах гэж бодоод байгаа. Нөгөө өвдсөн хүмүүс амар их шашд итгэдэг байхгүй. Тэгээд би ч гэсэн нөгөө амар олон хүн дээр очиж үзье. Тэгээд юунаас болчих вэ? Тэгээд тэр тусмаа нөгөө манай монголчууд ч юм амар мухар сүсгэлэг штэ. Бараг л хувцснаас хүртэл болчлоо гэдэг дээ штэ өвдснөө. Ийм өнгийн хувц өмснөөс ч болоод ингээд ийм болчлоо гэж бараг тэгдэг. Би нэг хүн дээр очиж тэгж хэлжсэн байхгүй чи ингээд өөрийнхөө мингтэй тавцсан хувц өмсөж тэгээд ингээд болох юм байна. Тэгээд би өчнөө олон хүн дээр очиж үзээд ингээд чи бүр бөө болох хэвээр байна. Чи ингээд хараалдсан байна. Янз бүрийн асуудал сонсч ирсэн. Тэгэхээр нөгөө амар хэцүү өвдөд байгаа болохоор нэрээ тийм юм болов уу гэж бодсон юм билээ. Тэгээд үзүүлж явах болгондоо нөгөө таксийн цугтаа өөрөөсөө харамлаа алхаад байгаа хэрнээ хүнд үзүүлэх болгондоо мөнгө өгөөд байгаа шүү дээ. Нөгөө эмнийхээ мөнгнөөс тийм ингээл танаад өгөөд байгаа байхгүй. Тэгээд би бүр сүүлд нь ингээд бодоод байсан чинь тэгээд би өөртөө л итгэе те. Би өөрийнхөө л одоо цаашид хийж чадах юмдаа итгэе. Би өнөөдөр амар ядарчлаа одоо ажиллаад хичээл хийгээд хитрхи их ядаргаанд орсон болохоор л дархлаас үлрээ нүвчин туссан болохоос гадны нөлөө байхгүй байна. Одоо байх байсан ч байсан одоо нэгд бүс хэрэгтэй. Тэгэхээр одоо энэ зүйлд цаг зарцуулахаа болий. Тэгэхээр хүмүүс ч гэсэн энийг хэлээд хүмүүс бүр би нэг ихчтэй уулзсан чи ингэж хэлж байгаа байхгүй. Хүнд үзүүлсэн чи бөө болох хэрэгтэй гэд би тэр бөөгийнх нь одоо юмыг нь авсан. Тий. Тэгээ би шав орохдоо ингээд тэр хүнд 3 сая төгрөг өгөөд 3 сая төгрөг өгсөн гинэ тэр хүн. Тий. Би чамайг одоо ингээд бөө болгоод өгье. Тэгээ чи ирүүл болно. Тэгээд надад 3 сая төгрөг өгөө гэсэн ба. Тэгээд нөгөө хүн чинь одоо тэр нөхцөл байдалд өгөө. Тэгээд ямар ч үр нөлөө гараагүй гэд нэг очиж уулзсан ихч надад ярьж ирсэн. Тэгээд би энийг бас яаж хүмүүст хүргэж болох уу гэж амар бодоол. Хүмүүст яаж одоо энийгээ бол тийм. Одоо энийгээ л болчих те. Зүгээр л цаашаа яг өөрийнхөө эрүүл ухаандаа итэг, өөрийнхөө хийж чадах юмудаа л итэг. Тэгээ өвчнөдөө эвлэрхгүйгээр яагаад ингэж вэ? Манай удамд ийм хүн байсан болов? Эсвэл энээс олон юм болчих гэж бодоод зүгээр хөвтөд байгаа хооронд босоод тасгал хий. Одоо өөрийнхөө бодит туссан байгаа өвчнөдөө эвлэрээ цаашаа яаж эрүүл болж болох уу гэдгээ бод гэдэг мессежийг би яаж хүмүүст хүргэж болох уу гэж бодоо яваад идэг байсан баг. Тэгээд одоо л ерөөсөө би энэ блогийг хийх юм байна. Хүмүүст ингэж л хэлж болох юм байна гэж бодоод одоо хийх гээл зориул явж байна. Тэр нөгөө өвдсөн хүмүүсийг ингээл нөгөө нэг би бас тэр тал дээр яг хуу манайх яг монголч угаасаа л нөгөө нэг дээр үесээ тийм боддгийн бид нар чинь шашинтай шүү дээ. Гэтэ яг одоо бол бүгд ингээд итгэдэг хүмүүс итгэлийн одоо хувийг ярих юм бол нэлээд багассан байх та залуучууд тий. Гэтэ ер нь бол биднэрт нэг тийм одоо нөгөө нэг уламжлал байдаг тий. Одоо жишээлбэл ингэж болохгүй ингэж болохгүй за янз бүрийн болох юм бол ядчил цагаан сараар одоо нөгөө нэг заслаа хийлгэн ч гэдэг юм уу тий. Иймэрхүү юм бол байж болно. Гэхдээ
тийм өрөө гаргана гэдэргээл те. Тэнгууд одоо нөгөө ингээд өвдсөн хүмүүсийг одоо ингээд тэдэнд төгрөг өгөх юм бол чи зүгээр болно. Ер нь бол ийм байхгүй нөгөө уламжлал заншилтай холбоотой одоо зан үйлүүд дээ шүү дээ. Тэр мөр гаргах маргах те. Дээр үесээ өвөө юм маань хийгээд ирсэн зан үйлүүдийг бол бид нэр одоо хүлээн зөвшөөрөхгүй байсан ч дааж мөрддөг зүйлүүд шүү дээ. Тэгэхээр тэднэртэй бол нэг маргалдаад ах юм байхгүй. Хүн үнэл сонирхолтой. Хамгийн гол нь энэ өвчтөе хүмүүстэй тоглох гээд байгаа хүмүүсийн хувьд бол амар хэцүү байхгүй. Би тэр хүн болгон дээр очиод чи одоо энэ заллингаа болоо гэж хэлж чадахгүй. Тэгж хэлээш тэр хүн болохгүй те. Тэгэхээр зүгээр тэр хүн дээр очиод байгаа хүмүүсийн одоо тархины үзэл бодол хандлагын л өөрчлөлт боломжтой байгаа байхгүй. Яг зөв. Тийм тэр нөгөө ингээд хөөрхий тэгэл тэд нар чинь нөгөө нэг аль болох ингээд хайгаал болчих юмсан бас ингээд арга ядаал те. Тийм ингээл арга хайгаал надад бас ингээл лам одоо янз бүрийн бөө мөдөр ингээл очиж байгаа хүмүүсийг яг хөө ингээл манайх тэгсэн ингээл очдөг үе байдаг те. Тэнгууд надад болохоор зүгээр юу гэж би зөвхөн өөртөө ингээд юу гэж бодогдоод байдаг гэхээр хүн зүгээр ингээд нөгөө хэлхийг хүссэн сонсохыг хүссэн үгийг нь хэлээсэй л гэж амар хүсэж идэм билээ. Тэгээд одоо чи ингээ удахгүй ингээ зүгээр болчих юм байна. Удахгүй ингээ бүх юм сайхан болох юм байна гин гот чинь сэтгэл санаас сэргээд энэ хэвээр ямар мундаг хүн бэ? Ямар сайн хүн бэ? Тэ мэддэг хүн байна гэл те манайхан ч тэгдэг ч юм уу. Эсвэл одоо ингээл олигтой юм хэлэхгүй байх юм бол нэг сайн мэдгүй одоо энэ хүнийг сайн бишээс гэдэг юм уу. Хүн ч угаас нөө сэтгэлийн амьд ингэж ярьж штэ. Би ингээл одоо надад нэг очдог юм лам хүн байдаг байхгүй юу? Би тэр хүн дээр болохоор үзүүлэх гэж очдог биш ярилцах гэж очдог. Амар хоочтой байдаг хүмүүс амар сайн үздэг хүн ингээл хонж өнжиж очрлоод ордог. Гэтэ би бол яг жоох муха ари алгад ордор нь очдог байхгүй юу. Тэгээд очиод бит хоёр болохоор тэр үзэж мүзэх тийм байхгүй бит хоёр маш ярилцдаг. Би уйлралдаа нэг удаа ч юм уу очтыг. Тэгээд очиод ярилцж байгаа юм намайг тэр хүн чи ном уншуул гэж юусоо хэлдэггүй. Өөрөө лам хүн шүү дээ. Тэгэхээр нэ чи ном уншуул гэж хэлдэггүй чи ийм засал ном хийлэг гэдэггүй. Зүгээр л одоо ажил үйлс нь яаж юм чи өөрөө юу гэж бодож чинь тэгээд өөрийнхөө эрүүл ухаандаа итэг гэж надад бүр байнга хэлдэг байхгүй. Тий. Өөрийнхөө зүв гэж бодсон зүүн совин чинь цаанаасаа л одоо чи энийг хийхэд зүв гэж бодож байгаа бол минь тэрийг хий. Тэгээ буруу гэж бодож байгаа бол буруу зүйл битгий цаг зарцуул. Аль болох шийдвэр гаргахдаа өөрийнхөө наад эрүүл ухаандаа л итэг дандаа тэгжилдэг очих болгоно. Тэгээд нэг очоо ярилцчаар л амар гоё болчдөг. Тэгээ би ингэж бодсон. Сүүлд нь ингэ бодоод хахад тэрээс шинтэй хүн сүмдэр очиод гоё залбираал те. Нэг гоё залбирчаар нэг ажил үйлсэнд бүтээд байгаа юм шиг одоо өвчтөн хүнийг ингээ өвчний маань хийдгээд өгөөч гуйчаар нэг гайг болоод байгаа юм шиг. Зүгээр л өвдсөн хүнд ярилцах хүн л маш чухал юм лээ. Бөөд байж болно, лам байж болно. Та юу шүтдэг хань хамаагүй те. Тэр хүний л сонирхол. Та бөөдөрөө ч очилно. Гол нь маш гоё зөвлөгөө өгөөд гоё ярилцдаг хүн л чухал юм лээ. Тий, өөрийнхөө өөрийнхөө хүчийг мэдрэх одоо тэр өөрийнхөө итгэлтэй болоод би өөртөө маргаашнаас эхлэл тасгалаа. Би эрүүл болохыг хичээе гэж бодох хүртэл тэр хүнд гоё сэтгэлийн дэм өгөө ярилцдаг хүн л чухал. Түүнээсээ даалны хүчинд итгээл одоо нэг үгээр хэлэх юм бол булчин сулрах өвчтөе хүн байж дээшээ хараад хөвтөчөө ном уншингууд булчин сулрна гэж чангарамж байхгүй шүү дээ. Зүгээр л хар ухаанаар тийм байхгүй. Тийм учраас зүгээр босоо тасгалаа хийх хүртэл тийм гоё сэтгэлийг нь өөдрөг болгож өгдөг тийм хүн л чухал юм байна. Ярилцдаг хүн л хамгийн чухал юм байна гэж бодсон. Хүч өгж штэ тий. Босох хүч ч юм уу тий. Ямар нэгэн одоо тийм хүч. Ануужингийн одоо нэг өдөр нь одоо яг жишээлбэл яаж явагддаг вэ? Дасгалаа хийгээд номоо уншаад одоо энэ шинэ ондоо яг гоё юу төлөвлөсөн байна гоё хүсэл мөрөд би нөгөө шинэ влогийн үзсэн байхгүй юу? Тэгээ аюу гоё мөрөөдлөө ингээд цааснаа бичиж наацсан байсан. Тэр надаас аюу урам өгсөн. Тэгээд гоё өөрийнхөө бодсон, сансан гоё хүсэл мөрөөдлийн талаар юу гэж бодож байна? Яаж төлөвлөсөн бэ? За 1 сарын 1-ээс эхлээл ер нь онлайн хичээлтэй. Би ер нь оны өмнөөсийнх онлайн хичээлтэй байсан л та. Тэгээ 1 сарын 1-нд бас онлайн хичээлтэй байлаа. Тэгээд ер нь лон гараад эхлэнгүүт л шууд хичээлээ эрчимтэй бүр сайн хийж эхлэе гэж зорилго тавиал хийж гин. Тэгээд өглөө босоод ер нь бол хөвчлэн усууд эхэлдэг. Тий, маш усуудаг. Тэгээд хичээлээ хийгээл эхэлдэг. Тэгээ одоо бол онлайнаар сэтгэл зүйн хичээлд сууж ин 7 хоногийн 2-3 өдөр. Дээрээс нь маркетинг хичээл сууж байгаа. Тэгээд маркетинг хичээл сууж ин. Дээрээс нь өөрөө бас нэг хідэн хүмүүст ингээ жоохон зааварчилгаа өгдөг бас нэг тийм хувийн
одоо нэг групп одоо групп дотор ингээд өөрөө нэг зөвлөхөө гэдэг нэг тийм хэсэг бас өдөрт цагийг зарцуулж байна. Дээрээс нь ингээд өөрийнхөө төрсөн дүү бас хамаатай дүү нэртэйг нийлээд ингээд англи нэг групп үүсгэсэн. Англи өдөр болгон татдаг. Тэгээ англиар кино үзээд англи тэрийг ойлгосноо ярилцах ч юм уу. Тэгээд өгнүүд өдөр болгон би өөрөө оруулдаг. Тэгээд дүүнэр цээжлэн надад шалгуулна. Тэгээ буцаага нөгөө жоохон тийчингээ өөрөө сураад байгаа байхгүй. Тэгээ хамгийн сайн сурах чи ер нь өөрөө заах байгаа байхгүй. Надад бол тийм санагдаад байна. Тэгээ тэгэхээр би заагаа бас нэг жоохон суралцаад ингээ английн хажуулыг бол өдөр болгон хийж гин. Дээрээс нь дасгалынхаа цагийг гаргахдаа одоо болохоор нөгөө гэртээ жоохон йог хийж үзээд байл л да. Тийм фитнес зааланд очиод болохоор төхөөрөмжөнд дасгал хийхээр үр дүнтэй. Гэртээ болохоор надад төхөөрөмжүүд нэгдүгээр байхгүй, хоёрдугаарт нь амар хүний тусламж хэрэг болоод байгаа байхгүй. Тэгэхээр йога болохоор би өөрөө сууж байгаа ч чамаагүй ингээд зөөлөн хөнгө аргаад хийж ингээд видео дагаж хийгээд ч юм уу жоохон тэгэж болоод байна. Тэгээ би нөгөө йога бас жоохон сонголт сайжруулаад хахаар миний шүрмс татах нь багасаад байгаа байхгүй. Тэгэхээр гэртээ тийм йога хийж жоохон сурах гад үзээд оролдож байна. Гэрийн нөхцөлөө дасгалыг нэг тэгэж хийж байна. Гэтэ нэх олон цагаар ч юм уу тэгэж хийхгүй байгаа. Тийм илүү их одоо энэ ууж байгаа би нэг бүтээгдэхүүн уугаад эхэлсэн байгаа. Тэр бүтээгдэхүүнийхээ ууж байгаа бүтээгдэхүүнийхээ орц найдлага тэгээ юун сайн ямар үр дүнгууд гарч байгаа судалгаан дээр л айгүйх одоо жоохон цаг зарцуулаад их шиг байна. Ягаад тэгэхээр би энэ бүтээгдэхүүнийг нөгөө ууж агаад үр дүн маш сайн гарвал би влогоор дамжуулж хүмүүст илтгэх гээд байгаа юм. Тэгэхээр эхлээд өөрөө маш сайн судалчаа ярихгүй бол зүгээр энэ бүтээгдэхүүн чинь сард л одоо хэдэн зуун мянган төгрөгийн бүтээгдэхүүн хүн тий. Тэгэхэд би тэр олон хүмүүсийн тэр санхүүгээр дээрээс нь итгэл найдвараар тоглож болохгүй шүү дээ. Тийм учраас маш сайн судлах хэрэгтэй. Тэгээд энийг хаана үйлдвэрлэдэг, ямар орс найрлагатай ингээл өдөрт тэр бүтээгдэхүүний цаг дээр бол айгүйх сууж байна. Тийм. Ерөнхийдөө нэг иймэрхүү зарчимтай явж гин. Тэгээд цаашаа төлөвлөсөн юмуд бас зөндөө байна. Одоо тэр нөгөө таазан дээр зурсан байсан зурган дээр чинь болохоор би блог дээр ярьжсэн тийм өнгөрсөн цаг дээр болсон одоо тэр тэрэгцэртэй үеийн зураг байгаа. Тэгээд ирээдүйд бас хийх байгаа юм ингээ багтаацсан. Ягаад тэгэхээр би одоо сая оны өмнөөс ахгүйла тэр олон улсын эрүүл мэндийн корпорацид ингээд жоохон хамтрагч болоод ажиллаж эхэлсэн чи тэнд орсноос хойш аюух магтаал сонсоод хүмүүс амар их магтаж эхэлснээс хойш болохоор нэг өөртөө итгэл нэмэгдээд бас нэг жоохон өнгөрөх гэдэг байгаа байхгүй. Тэгээ цаанаасаа хүн чинь нэг тийм байдаг шүү дээ. Амар магтуулаад ирэнгүүт л өөрийгөө нэг жоохон мундагаар мэдрээд байдаг. Тий, тэгээд байгаа. Гэтэл би яг өнгөрсөн хэм байсан бэлээ гэдгээ өдөр болгон санах хэрэгтэй юм байна гэж би бодсон. Тий, миний хүнтэй харьцаж байгаа хандлага ч гэсэн ингээд жоохон өөрчлөгдөх гээд байна уу гэж би өөрөө харсан байхгүй юу? Хитрхи их магтаал донд байгаа тэрхэр хүн нэг цаанаасаа жоохон тэлтэд идэм санагдаад би өнгөрсөн хэм байлаа. Би ямар байж байгаад яаж одоо ийм болж байгаа вэ? Би энийгээ бодож явах ёстой учраас өдөр болгон энэ миний нүдэнд харагдах хэрэгтэй байна. Тэгэж бодоод би тэр таазан дээр ингээд зургийг тэрэгцэртэй хүний зураг, тасгал хийж байгаа хүний зураг гэдээ ингээд зураад байлуулсан байгаа. Мундаг юм аа. Ануудынгийн бүр багасаа мөрөөдөөс одоо ч гэсэн яг дотор байдаг мөрөөдөл гэх юм бол байшингийнхаа өөрийнхөө хувийн гэр оронтой болоод тэр байшингийн маань аль нэг хэсэгт надад дуувшил өрөө байгаасай л гэж мөрөөддөг. Тий. Тэнд өөрийнхөө дуу бичээд тэгээд тэрийгэ бүгдээрээ сонсоод ингээд зүгээр дуу бичлэгийн гоё өрөөтэй болох юмсан. Би дуулах бүр тий амар тохтой. Тийм үү яас. Тийм тэгэл тэндэл байж үл амар аз жаргалтай байх юм санагддیں۔ Тэгсэн чинь хамгийн эхлээд би дуулах гэсэн чинь би дуулж чаддгүй. Ерөөс ингээд дууныхаа үгийг бүтэн ингээд хэлж чадахгүй амьсгал тэгэхээр ингээд амьсгал тавцаад ерөөс л болтгоо. Тэгээд би дуулж чадхаа болсон амар сэтгэлээр унаад надад амар хэцүү санагдаад тэгээд би нөгөө манай одоо X гэсэн үг шүү дээ нөхөртөө хэлсэн. Би ингээд дуулж чадхаа болчихжээ. Тэгсэн чинь бор өндрөөс ирэхдээ ингээд одоо өсгөгчүүд дээ шүү дээ. Өсгөгч микрофон 2 авчраад тэгээ манай гэрт намайг нэг шүнжэнгөө дуулуулж үлээ. Дуулуулах гэж оролдож үлээ. Тэгээ би дуулж чадахгүй байгаа хэрнээ дуулах гэж оролдоодсэн чи амар гоё дуулж ийн гэдэг намайг өнгөрөөсөө байгаа шүнжэнгөө ай тавьж дуулах гэж үзчихсэн. Анаагийн хамгийн дуртай ямар дуу вэ? Way Back Into Love гэдэг дуу байдаг шүү дээ. Нэг дээр үн киноны. Тийм үү. Өөрөө дургуцх бол нэг бадаг ч юм уу бас дуртай дуугаасаа юу гэл. Зааж болох уу? За тэгэхээр дээр үн нэг киноны дуу байхгүй юу? Тэр саяны хэлсэн дууг нь гоё подкастын хажууд тавья. За жоо би энэ дээр нэг тавьж байгаа дагаад жоохон аялчих уу. Тэг өөр чинь хэр тухтай юм гэдэг. Йоо. Тэог нь хүмүүс мэддэн штэ дээр үнд болохоор мэддэг дуу байгаасай.
Бүр ингээд сэтгэлээр унаад амар хачин болсон байж хаад дуу сонсоод сэргэн заримдаа амар гоё байж тал ингээд гонигтай дуу ч юм уу гоё тийм дурсамж байдаг шүү дээ сонио. Яг тэрийг сонсоход тухайн дурсамж нэг хүн бодогдоод ч юм уу тий. Тэгээ төгөлдрөөр тоглож суух гэж сүмд явдаг байлаа. Тэгээ манай лахад нөгөө шилдний үлдээ алтал нэг сүм байдэн штэ. Тэр сүмд 10 жил тахтаа төгөлдрөөр зааж яхаар төгөлдрөөрийн юунд явах гээд тэр сургалтанд нарт суух гээд явсан чи ээжтэй загнуулаад чи одоо хичээл тарчаад юу игээд алга болчтیں۔ Тэгээ сүмд явж байгааг хэлж чаддаггүй. Загнах юм баг гэж бодод. Тэгээд хулгайгаар төвчдөг байсан. Тэгээ төгөлдрөөр бас хөөхөн тоглолт сурч ирсэн тэгэхэд. Тэ сурыг гэж бодсон. Одоо болохоор нөгөө гар жоохон муулсан касын дээр гараа тавьж үтсэн чинь жоохон болохгүй. Тэгээд гэхдээ ер нь бол нөгөө дуучлалын институттэй болохоор төгөлдрөөр байна. Тэр өрөөнд ингээ байх юмнуудыг төсөөлсөн нэг тийм байдаг. Тэ? Антим болж өгвөл бүр зурган байж ивэл яг тэгээд аюул бодит болгоод төсөөлж гинэ. За дуусны чин дараа энэ талаар ярий заяа. За энэ дуу болчихлоо. За. Би буруу талаа. Тэдэрэ. Киноны доо штэ. Айгуу сонсож байна уу те? Нэг 2000-ад оны киноны доо. I've been living with a shadow of my head. I've been sleeping with a cloud by my bed. I've been lonely for so long. Trapped in the past, I just can't seem to move on. I've been holding all our hopes and dreams away, just in case I ever need them again someday. I've been setting aside time to clear all peace in these corners in my mind. All I want to do is find a way back into love. I can make it true without a way back into love. I've been searching in the past to be sure. I've been searching but don't see the sign. I know that it's out there. За нэг иймэрхүү дуу байдгийг би дагаж яг баярлаа. Эди мэдгүй байна. Би мэдгүй байна. Гэтэ сонсч ирсэн ч юм шиг. Кинон дээр нөгөө нэг энэ хоёр дуу зохиод энэ дуу зохиод нь штэ тий. Тий нэг дуу зохиодог ай зохиодог ч гэдэг нэг хоёр ямар ч байсан. Баярлалаа. Харин сайн нөгөө жоохон сандраа дууных нь өгнүүд нь газ яваад яаж байгаа харж чадахгүй болохоор шүлтэй. За одоо бэки дуу. Одоо ингэ явчих. Дуулаа. Үгүй. Үгүй. Би чинь караоке дуулсан. Ямар дуу дуулаа. Манай найзад караоке орохоор шууд Kiwi-гийн hotline дуулсан. Тэгээд угаас амар ингэж гацсан. Би нөгөө өвдгөөс өмнө караокетгаар караокетгаар баг ганцаараа дуулаад ингээ нөгөө микрофон авч өгдөггүй гинэ. Тэгээд ануучтай хамт дуулахаар амар ядаргатай микрофон ерөөсөө өгдөггүй. Хоёр цаг баг ганцаараа дуулж амар солиотой наасгаш ингээд тэгсэн хамт дуулах амар дуртай. Хамтаа юу гэдэг. Тэгээд хамтаа очихоор микрофон өгдөггүй энэ аюу ядаргаа. Тэгээд нанаа тэгдэг. Аюу амар дуулах дуртай. Гэтэ дуртай маяг арахгүй юм билээ. Миний амьдрал тустай юм чинь. Одоо жишээлбэл ингээд подкаст хийгээд амар боддог байсан. Би бас өөрөө бас нөгөө дуу бичиж гэж амар боддог байсан. Тэгэл бодоол яваад идэг байсан. Ерөнхийдөө ерөөсө хийдэггүй. Тэгэд ер нь яг нэг их одоо эхлээд юу ч их баг цаашд нь ингээд болоод явчих юм байлээ. Тэрийг бас өөрөө амар ойлгосон. Тийм өмнөх жил бол ер нь нэлээд ихлэх өстэй гэдэг. Яг нэг ануужин хэлсэн шиг нөгөө хийгээд байдаг тий өөрөө бас тэгжиж одоо тэр үр тий яг нөгөө бодоол яваад нь тий тэр хооронд эхлээд нэг үйлчлэгээ үзчихвэл ямар нэг үр дүн гарахаар за энийг нэг чигээл
ер нь болгоо юм билээ. Тэгээ би нэрээ нэг 10 жил тах чинь нөгөө банд нар ингээл нэг хамтдаг болол амар дуу муугаа гэртээ бичцээ ирээд байсан шүү дээ. Тий. Тэгсэн чинь би хамтлагийн хаалганы голоор тиймээ анууд ингээд нөгөө тэлтийн дуултагтай тий тэгдэг байсан шүү. Тэгээд нэг студ дээр хонж манай албанаар студч байх тий нэг амар хөөрхөн ингээ өрөө яатсан подволын. Тэгээд найзуудаараа тэнд нь очиж байгаа л тэгээд нөгөө хэд чинь нөгөө тэр үгэлтгээ дуулах гэх юм уу одоо тэгээд амар инээдтэй. Өөртөө нэг одоо инструментал дээр л одоо дуулаад байгаа байхгүй хүний аяа энэ дэр. Тэгээд би голд нь нөгөө өөртөө үг мүгээ зохиож бичин тэргээ. Дуулах гэсэн. Тэгэл өөр амар зохиож байгаа л ороод нөгөө студ амар хөрхний өндөгний гадна талын нөгөө сэтгүүнүүд ингээ ханаар наацсан. Одоо чимээ тусгаарлагч хийж байгаа царайтай тий. Тэгээд нөгөө тэнд ороод хоолоогоо бичнэ болохгүй байна болж ин аль дахиад их л өгөлгээл. Тэгээд хийсэн дуунаар бэж амар инээдтэй. Тэгээд одоо тэр мэрийгээд тийм үү. Сонсвол амар инээдтэй хаа. Бүр сүүлийн хэдэн жил сонсоогүй. Тэгээ одоо сонсвол баг ичгээр аа. Гэтэ бас гоё штэ яг нөгөө нэг тийм дуурсан тий яг л бас нэг амьдралын яг нэг хэсэг болохоор дараа үед ингээл хаарсан гэсэн ингээл бас тэр үед би бас тий нэг урам өрөөдсөн юм бас ингээ хийгээл явж исэн нэг хэсэг нь тий тэгэхээр бэкэптэй хоёр чинь хамтдагтэйсэн мэдгүй харин тий тийшээ юу те бидгээр ингээ 2 3 мөр бидтэй 3 4 мөрдгээр ангитай манай насахын чинь бүжгийн амтлаг дууны амтлаг амар олонтой тэгээд ордондоо соёлынхаа ордондоо нэг 200 төгрөгийн такс мах гэж үү тоглолт амар тиймтэй тэгэл хөөрхөн тэгээд тэр нэг үзэгчт нь бүр пик дүүсэн бүр амар нэг дээр бараг гişэр мишээ ороод 200 олдохгүй ядчих тий ингэдэгээс тахгүй нөгөө нэг кино меню гарна заяа тэгэнгүүт ингээ 500-ийн билеттэй нөгөө 500-ыг бас тэгэл олдохгүй шүү дээ хэлээд баян ингээл тэр үед чинь бас 500 ч одоогийн хийд юм бараг нэг 5000 үстэй тий. Тэнгуут 10 жилийн хөвгт юм 500 хэдийн тэгээд 500 алдахгүй. Найзууд мэдээ тэр үед чинь давхар нөгөө бас краш мараш яваад байгаа хоо одоог ороод би үлдчихлээ гэж. Гэхдээ тийштэй краш харна. Анууч одоо дуугаас гадна өөр гоё туршиж үзмээ гоё тийм хобби зүйл байна уу? Одоо туршиж үзэхээр яг хобби гэх юм бол би нөгөө ууланд алхах айгуу дуртай. За. Тий. Ер нь бол 7 хоногт нэг удаа боломжтой бол 2 удаа ч юм ууланд алхахдаг. Тэгээ хагаарт гараад яг бүр уул мул руу бүр амар авирч чадахгүй гэсэн ер нь бол тааруулаад гоё алхацдаг. Тэгээд өвдөхөөс өмнө ч гэсэн ер нь айгуу халахдаг байсан л да. Одоо тэгээд өвдснөөсөө хойш ч гэсэн халах чинь. Ер нь тэрэндээ бас их цаг гаргахыг хичээдэг. Гэхдээ одоо нөгөө өвч ингээд бас жоохон болохгүй байна. Тэгээд болж өгвөл ер нь ууланд алхаж өөртөө нэг тийм хөө цаг гаргах дуртай. Тийм. Уул агаарт гарахаар нэг гоё тийм ингээд юм ингээд өөрийнхөө амьдралыг илүү бодоод байгаа шиг санагддээ ш та хоёр тэгдэгөө өөр юм сатаарахгүй яг нэг юм төлөв. Би ууланд алхахыг айгүй хүсдэг байхгүй юу? Даанч энд ингээ уул амар хол. Тэгээ уул байхгүй болохоор тэгээд зүгээр бодоол гэж энэ одоо. Тийм манай монголчин бол хаашаа сарна уул шүү дээ. Тэгэл жоохон яваал уул те. Хаашаа ч явсан болж байна. Тэгээ би нөгөө өвдгөөс өмнө болохоор зорилго нь арай өөр. Би ч нөгөө жоохон махлагтуу гэж өөрийгөө боддогсэн болохоор турах гэж юм алхагдагсан. Өвдснөөс хойш болохоор ингэдэм байлээ. Яг хүн ингээд хөвтөл айгүй удаан хөвтөх зураа зүгээр амар гоё уул ус ингээл харж болох тэр бүх гоё юмыг харах юмсан. Зүгээр шороо мороо ингээд шуурганд ингээд нүүр мөн дээрээ шороо налаад идчихтэй. Тэр мэдрэмжүүдийг мэдэрх юмсан гэж аяг бодсон юм лээ. Би дахиж тэр мэдрэмжийг мэдэрч чадах болов уу гэж бодно. Тэгэл тэр байгальд одоо очивол тэр хүүтэнд ингээд чихээ даарахыг мэдрэх. Тэгэл тэр хүүтэн агаар эсвэл гоё хав халуун ингээд зогсох. Тэр бүх мэдрэмжийг мэдэрхэл гоё энгийн ингээ бүх юмнаас гоё мэдрэмжийг авч болдсон байх гэдгийг ойлгох юм байлаа л да. Тийм. Өдөр болгон хөвтөд ямар ч хөдөлгөөн хийхгүй байгаа хүнд бол тэгж боддог юм л. Тэгээд хамгийн анх уул руу манай нөгөө X найз залуу намайг одоо би тэгж хэлсний дараа намайг уулан дээр аваачид машинтай би алхаж чадахгүй болохоор уулан дээр гаргаад машин тавьж байгаа. Уулын дээр гаргаад зогсоож байгаад одоо чи ингээ харахыг хүсчихсэн зүйлээ яг харж чадж гинүү гэж асуужсэн байхгүй юу? Тийм тэгээ ер нь бол би яг тэнд тэгж очсноос хойш
зүгээр уул руу алхаад байгаа зорилго нь би яг уулан дээр очивол тэр гой доош харахаар мэдэрдэг мэдрэмжүүдээ нэг дахиж авах гэж очиод идэг гэх юм уу. Тэгдэг. Тийм ер нь энгийн болгонд амар гоё мэдрэмжүүд байдаг гэдэг яг энэ ингээд хэцүү юмны дараа хүн мэддэг болчтой юм шиг байна. Яг хөө гэхдээ тэр одоо тийм жоохон суралцаал явж байна л та. Тэгтээ ер нь ингээл хавар алхууд чинь одоо бид нэр гутал бүүд шахаа олчлоо одоо муухай айл болчлоо гэл ингэдэж штэ. Тийм тэгтэл яг хөвтэл ингээ байж хаад гутал пүүзээ шахаа болохыг ингээ болтол явах юмсан гэл бодно. Тийм зүгээр л ингээд энгийн болгоны хийх юмсан. Нөгөө өдөр болгон ингээл халуунд ажил хийгээл 100 ингээл явдаг бахта. Яа би ингэж ядарчлаа ажил хийх хэрэг байгаа ч юм уу гэж бодож исэн үе зөндөө байсан байхгүй. Тэгсэн чинь өвчнийхаа дараа болохоор зүгээр ядарч удлаа ажил хийчихэд орой гэртээрээд ингээ ядраад орон дээр хөвтгийнсэн гэж боддог. Зүгээр л хөвтээд байгаа нь амар утгагүй. Тийм мэлээ. Тэгээд ер нь бол энгийн бүх зүйлд амар гоё мэдрэмжүүд байдаг. Би энийг одоо яаж ингэж илэрхийлж хэлгээд жоохон ойлгодог өөрөө эвийг олж чадахгүй байгаа гэх юм уу. Тийм гэхдээ ер нь зүгээр бүх зүйлд маш гоё мэдрэмж байдаг. Зүгээр л босч ирээл ингээл усаа өөрөө ингээ гараараа аваад ууж байгаа ч гэсэн амар гоё мэдрэмж юм билээ л дээ. Хүнээр нөгөө амруугаа ингээд юм хийлээж байгаа эсвэл гуурсаар ингээ хотод руу шууд шингэж ахуулж байгаа хүний хувьд бол гараараа өөрөө усаа аваад уух ч юм хамгийн том амжилт гоё мэдрэмж. Тийм тэгэхээр өдөр болгон хийж чадж байгаа бүх юмд л гоё мэдрэмжүүд одоо орч идэв байж идэм юм л гэж ойлгосон. Тэр нөгөө сүүлд нэг Soul гэдэг нэг кино Google-ийн кино гарсан байсан. Тань харсан уу? Би үзээгүй. Нэг тийм анимашн гарсан байлээ. Тэр чинь нөгөө нэг Pixar студио одоо Pixar хэлээ та. Тэ. Одоо монголоор бол тэр чинь одоо нэг зүрх сэтгэл гэх юм уу та тий? Зүрх сэтгэл одоо юу вэ тий? Одоо тэр дотор нэг хүн байд. Тэр хүүхдээ анууч үзээрэй яг ануучингийн хэлэх гээд байгаа санаа яг л тэр хүүхдийн дээр. Одоо яг энгийн тэр нэг тэр хүүхдийн кинон дээр юу харагдаж ин гэхээр энгийн бид нар ингээ мэдрэмжээс амьдралыг ингээд ямар одоо амьдралд сайхан юм бэ гэдгийг мэдрэх ёстой юм байна. Тэгэхгүй ингээд нэг юм болчвол яг тэрний дараа л гоё болно доо. Тэгчүүл гоё болно доо гэлтэй. Яг тэгээд тэгсэн чинь тэр хүүхдийн дээр болохоор яг тэр хүссний авсан чинь тэгэл ингээл болоо юу. Тэгэл тэр бол ингээл болцсон юм уу? Одоо тий амар гоё байх юм болов гэж төсөөлсөн чинь тэгэл болцсон. Хүснээ авсан чинь тэгэл дууссан. Тэгсэн чинь хажууд нь нөгөө өдөр болгон тэр нөгөө энгийн тэр одоо бидний саяны хэлсэн те хөлөө ингээл шавхаа олцсон ингээл годомжаар явах юмсан те эсвэл ингээл ядартлаа ингээл ажиллаад гоё ингээл те сэтгэл санаа сайхан болоод оройдоо ядраал унтах бас хаяа гоё штэ завгүй байх чинь гоё. Тэр яг харуулсан тийм хүүхдийн кино. Вау гэх одоо нөгөө нэг кино сайт маяг вау кино сайт дээр тавьчихсан байлээ шүү дээ. Тийм. Тэр нэрээстэй үний юм байлээ. Би тэрийг үзэл нэрээстэй тийм шүү гэж. Нэг ийм үг байдаг штэ. Би хоёр хүлгүү хүнийг харах хүртлээр готлохгүй гэдэгтээ ичдэг байлаа гэж. Тийм. Ер нь бол хүн өөрийнхөө энгийн гоё байгаа амьдралаа хизээч гоё гэж энгийн үедээ харддаг юм байна л да. Ханамж тийм. Нөгөө хамгийн аз жаргалтай хүн гэж юм бэ гэх юм бол байгаа зүйлтэй одоо ханамжтай амьдрдаг хүнийг л хэлнэ гэдэг байна шүү дээ. Тэгэхээр ер нь бол би хүн болгонд хэлэх гээд байгаа бас нэг мессеж нь. Би нөгөө өвчтөг хүнд зөвхөн хандаж хийхээс гадна би эрүүл хүмүүсээс миний блогийг үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүст хандаж хэлэх гээд байгаа бас нэг мессеж нь та нар зүгээр бүх юмтай шүү тий. Та нарт бүх боломж байгаа. Юунд ч бити ялрах, юунд ч бити одоо зов тий. Ийм ингийн ингээл өнөөдөр нэг жоохон маргаан үсгэдэл би зовж ийн бити тийжээ. Зүгээр та нараас 7 дор тий хэдэн мянга 7 дор хүн ингээд амьдарч ийн тий болж ийн гэдгийг би бас ингээд харуулах юмсан. Энэ эрүүл байгаа хүмүүсийг зүгээр эрүүл мэндэ маш сайн хайрлаач гэж хэлэх юмсан гэл нэг ийм санаа яваад байгаа. Одоо гуруулагийн ярианы төгсгөлд болохоор ануучингийн нөгөө нэг блог дээр гоё нөгөө гэр бүлийнхэн те одоо тэр айз нөхөд хамгийн одоо энэ хэцүү үед тусалж исэн тэр хүмүүсийн тухай гоё яри. За. Би түрүү нөгөө нэг манайх бэж хоёр маань ингээд 5 дахь өдрийн орой хөдөө ирээд 1 дахь өдөр өглөө хот руу явдаг гэсэн гэсэн шүү дээ. Тэгээ тэр үед манайх машин тэрг байхгүй. Тэгээд намайг манай найз үзүүлдэг гэсэн байхгүй. Машинаараа одоо намайг авч явна. Би барьж төрчиж бариулна 7 хоног болгон очино. Тэр болгонд манай найзууд ээлжлээд ирээд аваа явна. За тэгээд имлэг рүү зөөн. Тэгэл нөгөө юу ахаар тэрэгэн цэртэй эсвэл насилхтай өргөхөөр заавалч эрэгтэй хүний тусламж хэрэг болно. Би аягүй бол эрэгтэй найзуудтай. Тийм тэгээд эрэгтэй найзууд маань ирнэ. Тэгэл нөгөө миний блог дээр эхнэр нь ануужинтай уулзлаа гэхээр гар яв гэдэг гээд
Одоо зарим нь тэгж хэлж худлаа ярьж гарсан тохиолдол байдаг байхгүй юу? Баригдсан тохиолдол байдаг байхгүй юу? Тэгээд Анажингийн нэрийг гаргачтай ингээд. Тэгэж гоё ихнэрүүд нь итгэдэг, туслахыг хүсдэг. Тэгээд найзууд маань ч гэсэн тэр хэрээр одоо надад ийм ихтгэл хүлээлгдэг, одоо надад ийм сайн байдаг. Тэгээд бүх зүйл дээр тусалж дэмждэг найзууд бол маш олон байгаа. Тэгээд бас нэг багаасаа найзлсан найз миний одоо тэр анхны блог дээр ингээ хэлжсэн хүн байдаг. Тэр бол би нэг ингээд ухаан ороод анх одоо 3 настайгаас хойш юм ил ерөөхдөө сандаг. Тэгээд 3 настай болоход л анх байсан нэг найз байдаг. Тэгээ найз маань одоо хүртэл надтай ингээл хамт байдаг. Унан босон бүх цаг үед л хамт байдаг. Намайг анх ингээ өвдсөн жилийн төрсөн өдрөөр надад surprise ирж байгаа. Ингээ тортон дээр лаасаацсан. Намайг хайж явж байгаа газар ирээд үлээлгэж байгаа. Тийм тэгэл ер нь бүх цаг үед тэр хүн байж байдаг. Ингээд надад бол зөндөө олон гоё найзууд бий. Тэгээд намайг өвдсөний дараа амар олон найзууд ирдэг. Их сургуулийн найзууд, клубийн найзууд, ажил хийдэг хамт олон ингээд багын найз гэл амар хүн ингээд ирдэг. Тийм байхад манай тэр хөдөөний айлын хүмүүстэй айгүй хүн тасардгүй гайл. Ээж аав хоёр болохоор миний охин зүгээр хамт олондоо зүгээр хаач явсан ингээд гоё хүнд үнэлэгдэхээр явж чадчихсан юм байна гэж надад хэлжсэн байхгүй. Тийм хүмүүс ингээд хэцүү үед хүний чанар танигдана гэдэг. Тэгэхэд миний бүх найзууд намайг хэцүү үед хинэн ч ингээд алга болоогүй. Хэцүү үед бүгд л байгаадсан. Тэгээд би хүнд хэцүү үед хүний чанар танигдана гэхээсээ илүү зүгээр хүнд одоо хэцүү цаг үед би өөрөө хэн байсан бэ гэдэг маань харагдсан юм гэж. Тийм ойлгоцсон. Тэгж би бодсон. Тэгж би өөрөө урамшдаг байхгүй. Тэгээ одоо ч гэсэн ингээл би найзуудтайгаа уулзаал ингээл явж хахад надад бүгд ингээл айл чадхаараа туслах гал дэмжих гээд байгаа. Би өөрөө ирүүл бахта бас нэг хүнд жоохон тусалчих гад байдаг ч юм уу. Айл болох нэг хэцүү байгаа найзтайгаа ярилцчих гал ингээд ингэдэг байсан юм аа. Буцаагаад нэг хариу ингэж гоё ирж байгаа юм байна. Би тэгэж өөрөө итгээд айгу баярлалтай. Ер нь айл чадхаараа нэг хүнд туслаа явж ивэл буцаа хариу нь ирнэ гэдэгт айгу сайн итгэдэг. Тийм байх шүү. Азтай бас сайхан найзуудтай тий. Бас азтай. Тэгэл найзууд гэр бүл ч гэсэн. Одоо гэр бүл бол хизээч нэгнийгээ хойно орхихгүй тий. Одоо энэ хүн ингээд ийм болсон юм байна гэсэн ч гэсэн үгүй ээ. Бид нар ингээд одоо дуусахгүй ч гэдэг юм уу тий. Тэгэл гэр бүл бол итгэлээ хизээч алдахгүй. Үргэлж ингээд болно бүтэн гээл тэгдэг байсан баха. Яг л тэгсэн юм чинь. Хамгийн том одоо ардал чинь гэр бүл шүү дээ. Одоо бүх юмтай л хамт байгаа. Одоо бүх хэцүү цаг үе гоё бүх хүчтэл ингээл гэр бүл байж байгаа. Тэгээ гэр бүлийнхэн бол одоо зүүрлэж хэлэх юм бол миний одоо нуруу байхгүй миний ардал. Би хаач явсан нуруугаа аваад явж байна те. Тэгээ хаач байсан гэсэн намайг ингээл босгодог. Одоо нуруу чинь хүний бие их тулгуур шүү дээ. Тэгэхээр гэр бүл бол яг л сэтгэл зүйн хувьдын тулгуур. Яг ингээл босгодог, чиглүүлдэг энэ зүйл бол гэр бүл байд юм байна гэдгийг аюулсаа ойлгож авсан. Өөрийнхөө хийж байгаа блогоороо дамжуулаад бас нөгөө асарж байгаа хүмүүсийн сэтгэл зүйг өргөчих юмсан. Асарж байгаа хүмүүс нөгөө итгэл найдваргүй зарим бас гэрийнхэн тийм юм байдаг л да. Би очиж уулзж хахад ингээд яг өвдсөөнийхээ хажууд байхдаа бол нэг амар гуниж гутарж байгаа харуулгүй хичээж байгаа юм нэ. Гарч ирээд гаргаж өгөхдөө одоо энэ маань яанда одоо энэ хүнээ бодохоор л хичтэн хэцүү байна ч гэдэм үү. Тэгээд уйлжсэн тохиол зөндөө байдаг байхгүй. Тэгэхээр блогоороо дамжуулаад бас би ингэж болж байгаа юм чи таны асарч байгаа хүн бас маш сайн асраад ивэл босоод ирнэ шүү. Гэт хүрхийнсэн. Тэг ер нь өөрийнхөө хийж байгаа зүйлээрээ маш олон хүнд л гоё одоо тийм сэтэл өгөх юмсан гэж хичээгээл бодоол хийгээл явж байна. Тэг гэрийнхэн гэхдээ маш сайн дэмждэг. Ер нь бол гэрийнхэн одоо юу ч хийсэн дэмждэг. Блог хийх юм бол одоо тэгэл нөө блогны цаан ч бас их юм болж байгаа шүү дээ. Одоо тоо подкаст хийхээр бас тийм ойлгож байгаа бах тий. Блог хийж одоо нэг зүгээр л яриад байгаа юм шиг боловч нэг талаас нэг хүн гэрэл өрцөн. Баг нүгэ энэ талаасаа гэрэл өрөө зөксөлгцэн нөгөө түгэ энэ талаас камер барь. Хоёр нөгөө хоёроо загнаад та болохгүй юм. Одоо энэ талаас бичгээл тийм болно. За тэгэл машин барайл явна. За одоо энэ талаас нэг зэг гэл ингэн. Тэгэд бүгд ингээл амар гоё дэмждэг. Би ганцаараа блог хийгээд байгаа юм шиг боловч гэр бүлээрээ хийж байгаа байхгүй. Тийм. Тэгэл одоо туслаж дэмжлэг одоо тэр санхүүгийн тал дээр тусал дэмжих юмыг ээж хоёр маань зохицуулна те. Ингээл бүх юмыг бол гэр бүлээрээ хийж байгаа. Гэр бүлээрээ л нэг ингэж хүмүүст гоё мессеж өгч юмсан гэж хичээж байна.
ямар гоё юм бэ. Нөгөө нэг бид хоёр бас ингээд буцаад ингээд корона өдр байхгүй болохоор хамтдаа ингээд Монгол яваад Монголдо очиод нэг гоё подкастнда орсон хүмүүстэйгээ ингээд уулзаад Монголдо ингээд нэг яг ингээд одоо нөгөө нүрээ харж суугаад ингээд бичдэг подкаст байдаг шүү дээ. Тэр шиг гоё ингээд дахиад нэг ураад гоё яг тэгж тэр үед тэгж биччихсэн. Одоо ингээ ямар юм ч гэдэм юм тий. Тэгж нэг хийж үзэх юмсан гэж бас бодож мөрөөддөг аахгүй. Тэгэхээр тэр үедээ ингээд очиод ярихаар анууч маа улам гоё амжилттай подкаст гэх влог нь гоё тий. Олон хүмүүс хүрээд тий. Хэрэгтэй хүмүүс гоё хэрэгтэй зүйл түгээгээд улам гоё биеийн ч гэсэн улам тэнхрээд улам илүү гоё болцсон байхаа гэж бодлоо. Гэсэн зүйлдээ хүрээд тий илүү гоё байчин тий. Тэгэхээр тэр үед гоё уулзсан. Тэгнэ. Тийм. За өнөөдөр гоё ялаа. Өөр яриаггүй үлдсэн юм байна уу? Өөр гоё хэлий гэсэн сая баг тэрийг яг бодчихсон чи мартцсан юм байна штэ гэж юм дараанд гарч ирээд байна шүү. Тий тий. Ганцхан одоо би ингээд гоё нэмээд хэлмээр санагддаг юм. Би тэр Япон одоо тэр хүний хандлагаас одоо тэр хандлагыг л манайхан гоё суулгачвал тэгэл амар гоё байгаа байхгүй. Ингээд чин сэтгэлээсээ тэр ажлыг хийж байхдаа би тэр Мика гэдэг эмэгтэйтэй ингээд өдөртөө очиод би нөгөө төлсөн мөнгөндөө тааруулж цагт биш. Би сүүлдээ Микатай найзалсан болохоор хажууд нь баг өдөржингөө байх гэдэг. Тийм болсон байсан. Тэгээд олон хүн ирнэ. Тэгэл Мика хажууд нь ажиллаа хийнгээ надтай бас юм хэлцээд байгаа байхгүй. Тэгж яхтаа ингээд өдөржингөө инээгээд идэг байхгүй Мика. Тэгээд би Микагаас чи ингээд өдөржингөө инээхээр ирүү чи өвдөхгүй байна уу гэж асуудаг байсан байхгүй. Тэгээд Мика үгүй гэд. Би угаасаа л ингээд инээдэг. Би дандаа инээдэг гэж хэлдэг байсан. Тэгээд манай эмчнэр ингээл маш гоё тусалдаг, дэмждэг, тийм мэдлэг мэргэжлүүд маш мундаг одоо олон хүний амийг аварж байгаа. Гэхдээ ганцхан зүйл инехгүй жоохон хандлага байдаг байхгүй юу? Тэгээд би тэр тал дээр гоё инээгээч гэж хэлмээр санагдтiin. Гэхдээ би одоо үзүүлж байгаа эмч дээр очивол та яга инехгүй байгаа гэж хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бас подкастыг хэрвээ хин нэг эмч мэргэжлтэй хүн гоё олоо сонсох юм бол тийм аль болох хийж байгаа ажлаа чин сэтгэлээсээ ингээл энэ өвчтөн хүнд юм чи энийгэл харьцах амар гоё урам өгдөг шүү дээ. Тийм. Одоо ингээ орохоор ингээ зарим эмчнэр чи хүний төлөө өвдсөн юм шиг амар загнаад байдаг байхгүй юу? Тийм би тэр хүний төлөө өвдөггүй тэр хүн ч миний төлөө ажиллаа гээгүй аль аль л өөрийнхөө амьдралынхаа төлөө явж байгаа тийм. Гэхдээ хамгийн гол нь хүний гоё хандлага гэдэг чинь амар гоё чухал зүйл байдаг. Хүн ингээл нэг амар урац явдаг хүн гоё өдөрс инээх гоё болдог шүү дээ. Аль болох өвчтөн хүмүүс ч угаасаа л өвдсөн хүмүүс бол имлэг дээр л очиж байгаа. Ихэнх цагийг имлэг дээр өнгөрөөж байгаа. Тэр болгонд гоё эмчнээ хандлага амар гоё явах юм бол санаасаа бас нэг сэтгэл сэргээл нэг арай гоё болоо явчих юм санагдтыг. Тийм болохоор гоё эмчнэр маань гоё хандлагатай үргэлжлэн сэтгэлээсээ ажиллаа хийж гоё хүмүүс ингээл үргэлж гоё инээн сэтгэлээсээ тэгээ яг нөхцөл байдал бас манайх хэцүү үү би мэднэ л дээ. Тэр нөхцөл тэр хүнийг тэгээд ажиллаад байгааг би харсан учраас болдсон юм байна шүү те. Гоё хүний хандлага чухал юм байна гэж аягүй их олж харсан. Тийм болохоор гоё инээмсэглэж гоё харьцаж байгаасай, гоё байгаасай л гэж хүсдэг. Тэгээд яг эдгээр одоо энэ саяны подкастн дээр ярьсан бүх юмыг ер нь бол ингээл дараалал гоё блогод оруулна гэж боддог л доо. Тийм. Тийм тэгээд хамгийн гол нь урилга бүлээн авсан маш их баярлалаа нуужаа. Харин тийм ээ маш их баярлалаа. Бас амар хэцүү энэ зүйлүүдээ бид нартай хуваалцсанд амар гоё ингээд нөгөө уриалгах тий. Тэгээд ингээд гоё ярьж өгсөнд баярлалаа. Тийм бас хэцүү шттэ тий зарим хүмүүст бол ярихад хэцүү. Тэгэхэд айгүй гоё ингээд чөлөөтэй байсанд маш их баярлалаа. Бид нар бас нэг хаяа нэг юм мэдлэг одоо юм нэг юмар ингээд дутаад байдаг шиг санагддээ штэ тийм сэтгэлийн дэм өөрөө л нэг хэцүү юм туулаад байгаа мөртлөө бусад хүмүүс ерөөсөө мэддэггүй бусад хүмүүс нь ч ярьдаггүй. Тийм болохоор амар хүн дээр аваад идэв юм шиг санагддаг. Тэгээд бас өөрийнхөө түүхийг ингээд бусдаа түгээгээд бас би бас маш тийм зөв маш хэрэгтэй юм эхлүүлж байгаа гэж бодож байгаа. Тэгээд бид хэдэн ч бас дэмжинэ. Тэгээд Монгол очоод бас гоё уулзцгаая, сайхан найзууд болцгоё. Тэгээд чим улам гоё цэцэглээрээ хий гэсэн юм а хийгээрээ. Тэгээд ийм дайчин өдий хүртэн гэж энэ амьдралын төлөө те хэцүү юм болсон ч гэсэн ингэж босож ирээд ингээд энэ түүхээ бид нартай хуваалцаад өөрөө ч маш их бахархаж байна. Бас баярлалаа гэж хэлмээр байна. За баярлалаа. Надад ингээд урилга явуулаад надтай ярилцгийг одоо сонгоод тэг хүсээд ингээд надтай ярилцсанд би маш их баяртай байгаа. Надад ингээд урилга ирэхдээ л би амар баярлсан. Зөрөөрхөө айл ингээд ямар одоо нөхцлөөр хамаагүй энэ өөрхөө л түүхийг өөрхөө ярих гэж хэлж байгаа хүмүүс л хүрэж ивэл надад амар гой санагдаад байгаа байхгүй.
Тэгээ энэ боломжийг олгосон тоёртой маш их баярлаа. Тэгээд цаашаа илүү одоо олон зүйлийг гол нь бас айгүй сайн сурч те олон ингээд хүн зөвлөгөө өгөхийн тулд өөрөө бас их сайн мэддэг байх хэрэгтэй. Мэдхгүй зүйлээ ярина гэдэг чинь бас утгагүй шүү дээ. Тэгээ тийм учраас маш сайн суралцах болно. Тэгээ суралцсан зүйлүүдээ бас маш олон хүмүүс зөвлөхийг хичээх болно л гэж бодож байна. За тэгнэ. Тэгээ энэ ярилцлагын дараа тоёр ч гэсэн одоо нэг ингээд хүн болгоны амьдрал асуудал байгаа. Тэгээ тэр асуудлаа ч гэсэн ингээд гой хөнгөнөөр хараад ийм байхад энэ бол зүгээр easy шүү дээ тий болно бүтэн гоё ийм гоё өөдрөг ийм сэтлийг өгөж чадж байгаа л бол ингээ гоё надад гоё тий өөрөө өгч чадаа тий гоё ялла сайхан мэдрэмж аваад өнөөдрийн яриа маань ингээ дуусчихлаа би одоо шууд планаа гаргасан шууд цаасан дээр зурлаа тий харуулна тий за би сайн бодоорой за баярлалаа. Тэгээд холбоотой байгаарай за. Нэрээ. За хоёртоо маш баярлалаа. За холбоотой. Чамд гэсэн баярлалаа ануу за. За сайхан амраарай. Орой гоё өнгөрүүлээрэй. Баярлалаа. За баяртай. За. Bye bye.